нийгэм улам тэгш бус болж байна. Капитализм өөрөө оршин тогтнодог ганцхан үндэс нь тэгш бус байдал. Миний үнэт зүйл мөнгө, байр, машин, өмч, эсвэл юу гэдэг албан тушаал, дансан дах тоо гэвэл амьд хүний хүндлэхээс илүү амьгүй капитал нь чухал. Дэлхий дээр монголч тэр мянган сая хүмүүс дургу ажиллаа хийж амьдардаг. Нийгэм өөрөө хэнийг амжилттай гэж хараад байна. Заавал баян байх ёстой, эсвэл заавал юм байх ёстой гэдгийг амжилт гэж үздэг байлаад зүгээр модны сүдэд ном уншдаг, ногоон талбай тай. Өглөө өрөөдөө дугуугаар ажилдаа явж моддаг ч юм уу. Шудраг бус байдлыг ер нь эмчлэх энэ гэж хэрвээ байдаг байлаа гэж бодоход тэр нь юу байж болох вэ? Нийгмийн дүрм журмаар яваад хүрэхгүй байгаа юм бол дүрмийн бусаад тэгвэл явъя л та гэдэг байхгүй юу. 8 дээр нэмэх нь 8. Тэгээд тэнцүү well-being. Самацгаано. За ингээд well-being podcast-ийн ээлжилтний дугаараар та бүхэнтэйгээ уулзаж байна. Энэ удаад бидэнтэй ярилцахаар урилгыг маань хүлээн авч, маань Хаймийн их сургууль социологи мэргэжлэр суралцаж байгаа социологч Хишиг төгс маань өдөр хүрэлцэн ирсэн байна. За ингээд урилгыг хүлээж авч ирж байгаад маш их баярлалаа. Өсөнд баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За Хишиг төгсийг ер нь одоо сүүрчлүүлсэн ч юм уу те бичдэг юмнуудаас нь эсвэл энэ төгсөө ярилцлагаас нь ерөөдөө бол мэдэн тэгээ социологи гэдэг мэргэжлийг энэ талын ерөн үнцгийг нийгмийн хэлцүүлэлтөнд илүү их оруулж ирж өөрийнхөө бас ингэ тайлбарлаж бичиж байгаанууд энэ бол уншиж ирсэн. Тэгээ Монголд ирсэн байгаа үед дээр нь бол ямартай ч би тэгэд well-being podcast дээр заавал урьж ярилцах хэрэгтэй хүмүүсийн нэгэ гэдээ урьсан байгаа. За тэгээд ерөнхийдөө хоёлоо товчхон сонсогчдоо өөрийгөө танилцуулаад эхлэе. Тэгээ ер нь эхний асуулт маань яаж аваад социологи гэдэг энэ мэргэжлэр те сурж одоо сонгох болсон бэ гэдэг асуулт. За одоо би ч бакалавра Монголд мөс социологоор хийсэн. Тэгээд Германд одоо магистра хийж байгаа. Ингэхдээ Германд бүр социологоор сурахыг 10 жилээс ахлах ангиасаа эхэлж хүсдэг байсан байхгүй. Тэгээд тэр үед одоо 11-р ангиас ахуулаад манайхан ирээдүйн зохицолбор сургууль гэж яагаад нэг сургууль дээр нь өөр хөтөлбөр хэрэгжүүлж үзсэн. Тэр нь бол ингээд философи заяа гэж. Яагаад гэвэл тухайн багш нь ингээд философичаар төгссөн учраас тэр багш ингээд заах чадвартай гэж үзээд тэгэнгүүт энэний сул талууд нь бол жишээлбэл одоо Яшд бэлтгэхэд тэр хоцрогдол доош магадгүй ч гэдэм юм. Яагаад гэвэл Яшин тэр чинь нөгөө сурах хүчүүдээр илүү үнэлж явж байгаа. Тэнгүүд сурах хүчийг өнтөрөө ерөөсөө үзэхгүйгээр ингээд шаал өөр философи зэд явбал гэж. Тэгээд тийм би өөрөө тэгээд хүүхдүүд өөрсдөө сонгох хэрэгтэй ах вэ гэхээр тийм биш байж болно. Тэгээд би өөрөө сонгоод хамгийн анх 9 сарын 2-ны өдөр хичээл хэлж ийсэн. Тэгэхэд ингээ 96 үстэй дэвтэрэн дээр 9 сарын 2 философи гэж юу вэ? Фило гэдэг нь дурлах. Софи гэдэг нь цэцэн мэргэн гэсэн үг юм. Цэцэн мэргэнд дурлах гэж ял. Тэгэл одоо юу гэдэг нь Пифагор, Эвтний, генем материалистууд, Грекийн тэгээд эхлээд үзчихлээ. Тэгээд намраас ахуулаад ингээд цаг хугацааныхан дараалал үзэж байгаа юм. Тэгэл 3 сонгодог буюу нөгөө Сократ, Платон, Аристотель зэрэг. Тэгээд тийш хойшоо явсаар агаад 19 дэх 100-аас ахуулаад социологи гэдэг үг орж ирж байгаа юм бүр хойно. Тэгээд тийч чи юу вэ? Эн чи юу вэ гэд судлаад үзсэн чинь энэ ер нь философи урга юу шүүмжилж гарч ирсэн ийм салбар. Философи бол хэтэрхий жоохон шашинтай бас ойрхон байна гэсэн. Шашныг шүүмжилдэг. Гэхдээ их шашны асуултууд их тавьд юм байна гэж. Жишээлбэл бурхан гэж юу вэ? Амьдрал гэж юу вэ? Сайн байх, үхэл гэж юу вэ ч гэдэг юм уу. Социологи бол ийм асуулт хязгаарч суухгүй. Социологи илүү шинжлэх ухааны асуултууд асуудаг. Тэгээ нийгмийн асуултууд асуудаг. Одоо тэгш бус байдал, нийгмийн анги давхраг, соёлч гэдэг юм уу. Тэнгүүд тэр нь надад илүү гоё санагдсан. Илүү миний хувийн амьдралд утга учиртай санагдсан байхгүй. Тэгэхгүй миний хувьд бол тэ хүүхэд байхад бурхан гэж юу вэ гэж бодоод ч юм уу үхэл мөхлийн талаар нэг бодхоос илүү яг одоо дунд давхраг, дээд давхраг, доод давхраг, ядуу, баян юу вэ? Эсвэл ийм соёл, хөдөө, хот гээл ингээд ирэхэд шууд амьдрал буудаг, шууд гэр бүлээ, найз нөхдөө бүх хүрээллийг тайлбарлаж болдог. Нийгмийн бодис байдлаа илүү харахад тусалж шүү дээ. Тиймээс энд би илүү дуртай болсон юм. Тэг ингээд философоос салаад, тэгэхээр философи сүртайгаар тэгээ социологид дурлаад, социологоор Франц,
англи, герман 3 бүр номер 1 гэж явагддаг. Байсан баггүй тухайд. Яагаад гэвэл нөгөө үүссэн улс нь угаасаа энэ 3-т үүсэж байгаа. Хамгийн анх ингээд Франц социологи гэсэн үгийг ингээд Кант өгсөн ч гэдэм юм. Тэгээд ингээд Макс Вебер, Карл Маркс гэх ахуулаад том философичд дандаа социологийг ярьдаг. Тэр нь германых. Тэгээд би ерөөсөө тэр үүссэн их оронд нь яг сурах хэрэгтэй гэж аюу хүссэн. Тиймээс тэгэл энэ замаар явсаар байгаа даа бас хэмжээнд. Анх миний хувьд болохоор нөгөө одоо илүү сэтгэл судлал талаараа ингээл сураад болон одоо ажиллаад явж байхад эргэн тойрны хүрээлэл маань гэх юм уу бид хэд бол нөгөө илүү сэтгэл судлал талаас юм ингээ харж байгаа бол за яг нийгмийн сэтгэл судлал гэдэг хичээлүүд ч юм уу ингээ орж байгаа. Гэхдээ яг социолог гэдэг чинь нэр юм тусдаа шинжилгээ ухаан юм байна, төлөөлөгч нарын юм байна. Эсвэл энэ зүйлийг судалт юм байна. Буюу эн чинь манай нийгэмд бас энэ хэрэгтэй маш суур шинжилгээ ухаантай нийгэм биш үү гэдэг ойлголтыг бол сүүлийн жилүүдэд л илүү одоо сонирхож эхэлж байна л да. Тэгээ юнгот ягаад магадгүй өнөөдөр ишиг төсвийг подкастт нэрсэн бай гэхлээр манай одоо подкастын нэр чинь Wellbeing podcast гэх сайн сайхан байдал гэдэг чинь. Тэгээд энэ сайн сайхан байдал гэдэг ойлголт руу явж орсон шалтгаан нь ч гэсэн угаасаа ер нь л хувь хүний сэтгэл зүйн асуудал бол нийгмээс дангаар оршихгүй байна. Хувь хүн өөрөө сэтгэл зүйрлэнтэй анхаараач ч гэсэн нийгмийн нэг идэс гишүүн байна. Тийм болохоор нийгэм маань ер нь яг үнэхээр ямар байгаа юм бэ гэдгийг толтож харах нь өөрөө буцаагаад хувийн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг ойлгож харахад ч гэсэн маш чухал учраас энэ одоо илүү социолог талын одоо нийгэм болон эдийн засгийн хүчин зүйлийн сэтгцэн эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа гэдэг талаас нь бас нэлээд одоо сүүлийн үед бол хүмүүсээс нэлээд ярилцаж энэ талаас илүү хараасаа гэж илүү хүсэж байгаа. Тэгээд хамгийн ихний одоо асуулт маань гэх юм бол яг миний бодлохоор Global Mental Health Society гэх юм уу яг энэ чиглэлийн салбар айгу сонирхолтой санагдаад хэд хэдэн судалгаанууд ч юм уу уншаад онлайнаар баяр ингээл форумудад хурлуудад оролцохоор тэнд юусоо яригддаг сэдв нь уламжлалт одоо яг зөвхөн сэтгэл судлалын буюу за одоо нөгөө психоанализ, humanistic psychology эдгээр дамжуулаад хүний сэтгэл зүй, psyche, сэтгцийг, ухамсарыг яаж тайлбарлах вэ гэхээс илүүтэйгээр нөгөө нийгмийн тэгш бус байдал чинь, ядуурл чинь, хуваагдал чинь хүний сэтгцийн эрүүл мэндэд нөлөөлөд байгаа юм бэ гэд яриад эхлэнгуут хүчин нэрээ юу вэ? За ямар нийгэмд амьдарч байгаа илээ эн чинь гэдэг асуултад аяг төрж эхэлж байгаа. Тэгэхээр эхний асуулт маань магадгүй одоо том хариулгад төвхтэй суур асуулт байж магадгүй. Гэхдээ ер нь бол нийгэм улам тэгш бус болж гинэ гэдэг яриа бол гарч байгаа. Угаасаа бодис байдлаар харах юм бол энэ төрлийн зүйлс нэлээд яригдж байгаа бүх салбарт. Тэгэхээр тэгш бус байдал гэж юу юм бэ? Энэ нь буцаагаад ер нь нийгэмд өнөөдрийн нийгэмд ер нь ямар хуу байдлаар гарч ирж байна вэ? Ямар ач холбогдолтой одоо магадгүй хор хөнөөлтөй байгаа вэ? Тэгш бус байдлыг үүсгэж байгаа нэг гол том зүйл байгаа юм. Хамгийн одоо үндэс суур өрн гэх юм уу? Гүр өрн. Үндэсээс өөрөө тэмч гүн биш байгаа байхгүй бүр. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр капитализм байгаа юм. Тогтолцоо. Тэгэхээр хүн төрөлхтөн нийтээрээ капитализм гэдэг ийм тогтолцоонд одоогоор амьдарч байгаа яг энэ цаг хугацаанд ч тийм. Бүр өмнө нь одоо юу гэдэг хувийн нэгдэл гэдэг нийгэмд амьдарч байлаа. Тэгэл боолын нийгэм, феодал нийгэм гэх мэт явж ирсэн. Тэгээд одоо капиталистийн нийгэмд тэгш бус байдал хамгийн дээд түвшинд төрж байгаа байхгүй юу? Яагаад гэхээр капитализм өөрөө оршин тогтнодог ганцхан үндэс нь тэгш бус байдал юм байна. Тэгш бус байдал байж ич гарах тусам капитализм оршин тогтнодог. Өөрөө тийм онцлогтой систем байхгүй юу? Тэгш бус байдал хэрвээ тэнд байхгүй болчвол капитализм нуруунадаг юм байна юм. Тэгэхээр энэ өөрөө капитализмын онцлог нь өөрөлдвөл капитализм гэдэг энэ тогтолцоон тэгэхээр тэгш бус байдал гараад байгаа. Тэгэхээр энэ тэгш бус байдал нь өөрөө нийгэмд болж байгаа үйл явц боловч энэ нийгэмд амьдарч байгаа тэр хүмүүс өөрсдөө одоо буддизмын хэлгээр бол шим ертөнцийн буюу амьд хүмүүс нь сэтгэлгээгээрээ нөгөө оюунаараа хохироод байгаа юм энэ системээс олж. Жишээлбэл одоо хүмүүс юу гэж хөнгөн бодоод байгаа юм гэхээр харилцаанаас олж хин нэгэн хүн намайг одоо доромжилдаг хараад ийн эсвэл юу гэдэг токсик хүн эсвэл юу гэдэг муухай аштай босс юу гэдэг. Эднэр одоо ангийн багш. Эднэр ингэж эсвэл үеийнгийн дээр л гэлж гэдэг юм уу? Намайг одоо сэтгцэд нөлөөлж ийн, ууртаа уцаартай болгож ийн.
тийм үү сайхан хүн байтал намайг ингээ эвдэж гин энэ гэж хүн мэдэрдэг. Гэхдээ эн чинь нөгөө үндсүүдийн юм уу те суурийн яриад байгаа байхгүй юу? Бүр өөр нь олвол тэгэхээр капитализм. Капитализм гэдгийг энгийнээр ойлгуул ерөөсөө капитализм. Тийм капитал буюу амьгүй зүйл хамгийн дээр байх хэвээр хамгийн үнэт зүйл байх хэвээр гэдэг нэг юм баггүй юу. Тэгэхээр тогтолцоонууд ерөөсөө юуг үнэт зүйл болгоод байгаагаар л ялгаатай байгаа юм. Жишээлбэл коммунизм гэвэл коммун буюу хамтаараа шүү. Тэр л хамгийн үнэт зүйл байх хэвээр гэсэн учраас коммунизм. Социализм гэвэл сошиализм буюу социалаараа нийгмээрээ бүгд хамт шүү. Хувь хүн тэр илүү болохгүй, эсвэл илүү мяа болохгүй шүү гэж байгаа үнэт зүйлтэй. Капитализм гэхээр капитал буюу амьгүй зүйл, мөнгө, одоо юу гэдэг хөрөнгө болвол хамгийн үнэт зүйл байх хэвээр хүнээс ч үнэт зүйл байх хэвээр гэж. Тиймээс баргалж л одоо машин дайруулвал гаш ирээд машинаар төрүүлж чадах бах. Капитализмд тий. Эсвэл одоо хан бодож байгаа, цонх цэвэрлж байгаа түн өсрээд өгсөн болвол хайран бодог л гэх болчиход байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө ёс суртахууныг унгаад хүн хоорондын харилцаа, байгаль хоорондын харилцаа, амьд зүйлс хоорондын харилцааг унгаагаад тэр хүмүүст би ёс суртахуун гаргахгүй, халамж, хайр, инрэл, эмпати гаргахгүй харин капитал буюу миний үнэт зүйл мөнгө, байр, машин, өмч, эсвэл юу гэдэг албан тушаал, тийм дансан дах тоо ч гэдэг юм уу. Эднэрийн хөнөөс хөөцөлдөх ёстой болчихж байгаа юм. Ингээд ирэхээр хүнд амар олон дарамт үүсэж байгаа байхгүй юу? Стресс үүсэж байгаа юм. Тэгээд одоо стресс теорийн тэргээ бүр социологид байдаг байхгүй юу? Тэр нь дарамтын онолч гэдэг юм уу? Тэгэхээр юу гэлээд юм гэхээр тэгш бус байдал ингэж гарахаар хүмүүсийн харилцаа нь бүр ингэж гэмтэж эхэлж байгаа юм. Тэрийгээ дагаад. Ягаад гэвэл ёс суртахуун унжиж байгаа юм. Ягаад гэвэл амьд хүний хүндлэхээс илүү амьгүй капитал нь чухал болчихж байгаа ч юм уу. Тэгээ капитал нь зөвхөн бас мөнгө байхаа болцсон. Одоо ч энэ ойлголтууд бүр хацрагчаад байгаа байхгүй юу? Одоо хөөх Маркс анхудаа капитал гэдэг ном бичээд капитал бол эдийн засгийн мөнгө одоо ажилтан мүлждэг капиталист ажиллаж анги гэнтэргээд эн чинь бүр хацрагдсан заяа. Одоо би герман сурч байгаа шүү дээ. Би ингээд capital and inequality гэдэг хичээл үзэж байгаа байхгүй юу? Аим гоё хичээл. Энэ дээр ингээд том пейперүүд уншина. Тэд нэр ингээд юу нөгөө Марксийн капитал бүр үеэ өнгөрөөсөн. Амар олон гоё капиталууд гараад ирсэн. Одоо Францад гингүүд нөгөө Пьер Бордьюгээ социологч өөр 3 капитал нэмээд гаргаад ирсэн байна. Ер нь 3 капитал байгаа гол. Зөвхөн одоо Маркс бол экономик буюу эдийн засгийн капитал ярьсан байна. Мөнгө төгрөгөл ярьсан байна. Энэ бол ердөө нэг нь л байсан байна гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь өөр ахаад social capital буюу нийгмийн капитал гэж байна. Энэ нь хэлхээ холбоо, сүлжээ, таньдаг хүн одоо юу гэдэг би улс төрийн тоогон дотор байх. Эсвэл улс төрийнхнээс хол байх үед шал өөр. Энүүгээр өрсөлд тэгш бус байдалд ордог. Тэгэхээр капитал чинь тэгш бус байдлыг бий болгоод байдаг байхгүй юу? Яаж гэхээр нөгөөх нь одоо жишээ нь соёлын капитал гэж байна. Соёлын капиталын дотор дахиад 3 янз гэл. Жишээлбэл одоо юу гэдэг гэртээ номын сантай эсвэл одоо юу гэдэг хүүхэд ахаасаа урлаг, балет тийм үү эсвэл дөөр музей үздэг байсан хүүхэд болон тэгдэггүй байсан хүүхэд хоёр бол асар их ялгаатай. Ингээд тэгш бус байдалд ордог нийгэмд ирээдүйд. Эсвэл одоо боловсрол хүртэл энэ соёлын капитал дотор ордог байхгүй юу? Дээд боловсрол эсвэл эзэмшээгүү. Эсвэл дээд боловсрол дотор ахиа гадаад уу эсвэл дотоод уу гэдэг. Тэгэхээр ингээд дахиад тэгш бус байдал. Тэгэхээр капитал өөрөө тэгш бус байдлыг өгүүлсгээд байгаа. Тэр байтугай бүр ямар капитал гэдэг гэж сексийн капитал гэж байдаг. Тийм. Одоо янз бүрээр хэлдэг заа. Attractive capital гэж хэлдэг, эсвэл erotic capital гэж хэлдэг, appearance capital гэж янз бүрээр хэлдэг. Яг ингээд одоо энэ чинь тодорхойлол яваад байгаа байхгүй юу? Явцлаа яваад байгаа. Тэнгүүд жишээлбэл sexing capital гэдгээр юу гэлээд байна гэхээр шүү дээ. Очиж үед одоо биднес зүгээр нэг мөнгөтэй юм мөнгөгүйгээр тэгш бус байдалд ороод байгаа биш. Ялангуяа эмэгтэйчүүдийн дунд одоо секси байдал бол том тэгш бус байдлыг үүсгдэг болцсон байхгүй юу? Өнөөдөр чи ингээд нөгөө өмнө хөдөө аж үйлдвэрийн ч юм уу
малчны ч юм уу газар тариалангийн байха болоод нөгөө үйлчилгээний капитализмын төрөндөө төгссөн. Тэгэнгүүт үйлчилгээний салбарт гоо сайхан үнэтэй болоод эхэлж байгаа байхгүй. Одоо жишээлбэл Америкийн хамгийн баян 10 хүний нэгт Ким Кардашин ч юм уу явж байгаа. Эсвэл Инстаграмын номер 1-ийн тэрээр. Тэгэхээр эн чинь гоо сайхан бүр капитал болсон байхгүй юу? Staged capital-ын тэр гэж үслээр үү? Судлаад үзвэл. Тэгэхээр sexing capital гэдгээд жишээлбэл хүн яаж одоо тэгшүү сайдалтай чинь тэгэхээр ажилд орё гэд хоёр эмэгтэй орж ирлээ гээ. Нэг нь жоохон бор эсвэл хар арьстай ч юм уу. Нөгөөх нь бол илүү царайлаг барбисик шар үстэй, цэнхэрнүүдтэй тийм үү? Эсвэл илүү гоё гойлог хэлбэртэй, нөгөөх нь жоохон мяхлаг, миралаг одоо юу яад гэж бодъё. Гэтэл энэ хоёр хүний алийг нь ажилд авах магадлал илүү өндөр вэ гэдэг тодорхой байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ мэтээс ахуулаад бүр сексинг капиталаар хөслөн гэж тэгш бос байдалд ордог. Айгу юу санагдчих чинь одоо нөгөө илүү гүн системтэй гэх юм одоо шиг төсөнд ярьж байгаа болохоор яа тэгэхээр жишээ нь одоо halo effect гэдэг ч юм уу те ингээд сэтгэл судлал дээр бол ингээд хүнийг анхны байдлаар нь илүү одоо appearance гэдэг гадаад үзмжээр нь илүү дүгнээд тэрүүгээрээ тэр хүнийг илүү ухаантай байх, алтан тушаал өндөр байх гэх мэтчлэн дүгнэлтүүд үзэгдлүүд байдаг гэлтэй. Гэхдээ энэ өдөр тутмын ойлголтуудын цаана магадгүй саяны ойлголтыг бол төдийлний хүмүүс мэддэггүй байх нэг уг одоо язгуур юм байгаа даа гэдэг. Нэг асуулт одоо гарч иж байгаа нь мэдээж одоо Монголд ингээл яг Монгол капитализмд бол хүрээгүй штэ л гэж ярьдаг те эсвэл юу гэдэг либерал хувьсгал ч юм уу ингээл ийм юмуд ерөөсө болоогүй штэ гэл янз бүрийн байдлаар ингээл нийгэмд хилцүүлэг өрнөдөг. Гэтэ буцаад харах юм бол ингээл зарим нэг нь болохоор энэ нийгэм чинь хувьсаад хөгжөөж явж байгаа нэг үе шат нь одоогийн байдлаар угаасаа капитализм байгаа сте ч юм уу те эсвэл мэдгүй юу гэдэг ардчлал байна. Гэтэ энэ одоо тэгш бус байдлыг үүсгээд байгаа ч гэсэн эндээс илүү дээр нийгэм өөр хаана байгаад байгаа юм бэ гэдэг асуулт хүн болгонд тулдаг учраас магадгүй одоогийн бодит нөхцөл байдал чинь хамгийн сайн хувилбар эзтэй. Хүн явсаар байгаа, хүний нийгэм явсаар байгаа хамгийн сайн хувилбартай ирсэн байгаа эзтэй. Тэгэхээр өөр юм хайж яах гээд байгаа юм бэ гэдэг одоо магадгүй аргументууд чамд ч гэсэн ирж ирсэн байж магадгүй л. Тэгэхээр энэ иймэрхүү зүйл дотроо бас бодож байгаа ч юм уу тийм хүмүүст үзэл бодлоосоо хуваалцвал. Наадах чинь Тина гэдэг байхгүй юу? Дэлхийд даяар угаасаа тэгдэг. Тина гэдэг нь дөрөв үгийн товчлол. There is no alternative гэж байгаа юм. Өөр хувилбар байхгүй штэ. Энд чинь ингээл болоо штэ. Тийм. Түүх дуусчлаач гэх юм. Өөрөөр хэлбэл юу гэдэг нь одоо төсөөлөд үстэй. Боолын нийгэмд байхад хүмүүс феодлын нийгэм гэдэг гоё нийгмийг төсөөлж байгаагүй байхгүй юу? Амьдрал ийм л байдаг. Манай тийм үү эзэн намайг дадлах л ёстой гэж л боддог байсан байхгүй юу? Феодлын нийгэмд яасан капитализм гэдэг хинч төсөөлөөгүй байхгүй юу бас? Ингэж л амьдард юм малчин ард ингэж одоо зовдیں۔ Хаан гэж байдیں۔ Шашны тэргүүн юу гэдэг богд минь богдоо боо байрал гэл. Тэгэхээр өнөөдөр капитализм бас тэгж бодоод байгаа байхгүй. За ингээл болоо. Энээс өөр дээр юм байхгүй. Ингээ ер нь дээцэгтэй хөрчлээ гэх маягтай. Тэнгүүд ингээд нөгөө нэг альтернативууд одоо байна шүү дээ. Хүн төрөлхтөн тулж чинь, фейлж чинь, зарим нь амжилт олд юм уу яа гэдэг. Ер нь бол яг онлайн хувьд социологчид юу гэж үздэг гэхээр яг коммунизм бол хаанч одоо байхгүй. Тэгээ хятадч коммунист биш, солонгосч биш, эсвэл зөвлөлч ч юм уу социалистын тэр коммунист байгаагүй. Одоо нөгөө Эрих Фром болол жишээлбэл зөвлөлтийн социализмыг маш муу одоо тэрийг бол социализм биш гэдэг байхгүй юу? Шууд энэ бол социализм биш, энэ бол ингээд капиталист төр гэж хэлдэг. Капиталист төр ийм тоталитар хувилбар бол социализмтай ямар ч хамаагүй гэж шууд хэлж байгаа. Тэгтээ үргэлж капитализмыг шүүмжлээд байгаа. Тэр чинь нөгөө Франкфуртын шүүмжлэлт онолын нэг бодогчтой. Тэнгүүд том бодогчид угаасаа зөндөө олон альтернативүүдийг тавьдаг байхгүй юу? Жишээлбэл миний одоо нэг хайртай том тинкер бол Ирландын Оскар Вайлдын. Тийм. Уг нь бол Европоос юм уу Оросоор хаасайгүй явангууд Оскар Вайлдын номнууд хаасайгүй байдаг байхгүй юу? Уран зохиолын хэсэгдэр Монгол цан нэх байдгүй юм. Айгүй баг. Тэгээ нэг 10 жилийн хичээлтэй жоохон Оросын уран зохиол, Францын уран зохиол аягүй. Гэтэ Irish уран зохиол уг нь амар сайн байхгүй. Гэтэ Монголд нөгөө James Joyce-ийн тэр орчуулагдсан юм байдаг. Тэгтээ тэр Оскар Вайлд дээр
Одоо Европ бол бүр 10 жилээс ахуулаад бүр заавал үзэх ёстой том хөтөлбөрт ноцсон байдаг хгүй. Тэгмэд Монгол жоохон сул дээр жоохон гонсоод. Тэгээд Оскар Вайлдийн The Soul of Man in the Socialism буюу одоо соёлыг сэтгэл гэж очичвол социализм нийгэм дэх хүний сэтгэл гэсэн эссе байдаг хгүй юу. Тэр эссен жишээлбэл тэр өөр альтернативыг ярьсан байдаг. Тэрнээр жишээлбэл individual socialism гэдэг одоо тогтолцоог танилцуулдаг. Тэр нь бол бидний өнөөдөр ялгаад байгаа хувийн эрхчлөө, өмч одоо юу гэдэг тэ Айн Ранд шиг нэг индивидуализм ярьдаг тэрийг тэр зөвхөн социализмд л боломжтой гэж үздэг байхгүй юу. Совет Юнионы буюу зөвлөлтийн социализм чинь яг нөгөө хүчин суурилсан. ГУЛАГ тэг олон мянган одоо амнаас юу гэдэг хүний эрхэн тэр яригдахгүй. Тэгэхээр тийч ингээд социализм биш гэж. Яг гэвэл социализм чинь социалаараа сайн байх гэтэл жишээлбэл тэнд ламнад сайн байхгүй байх нь шүү дээ. Эсвэл үндэсний үзэлтнүүд сайн байхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр жишээлбэл индивидуал социализмд бол тэд нэрээ яаж шийдэх вэ гэдгийг бүр танилцуулсан нэг гоё альтернатив байдаг. Эрих Фром бол humanistic socialism гэдэг хэлбэр танилцуулдаг. Хүмүүнлэг социализм. Тиймээс нөгөө зөвлөлтийн социализм шүүмжлээд хүмүүнлэг социализмд бид хүн яаж амьдрах вэ гэдгийг нөгөө юу байх эсвэл би энтергээд номон дээр өсөл ялсан. Капиталист систем нөгөө хүмүүс би гэдгээр амьдраад байгаа байхгүй. Надад юу би вэ? Одоо чи хэн бэ гэвэл хүмүүс юу гэж боддгоо гэхээр за би машинтай да, байртай да, ийм орлоготой да. Өөрөөр хэлбэл надад юу би вэ гэдгээрээ бигээ бодоод байдаг. Гэтэл яг хүний амьдрал бол уг нь байх нь байдаг. Би ийм хүн, би ийм одоо би хүн хайрладаг юу гэдэг. Би ийм юм дуртай ч гэдэг юм уу байх уу тэ. Тэгэхээр хүмүүнлэг социализмд энэ боломжтой байна гэж танилцуулсан. Тэр бүхэл Альберт Эйнштейн хүртэл why socialism гэж өгүүлэлт бичсэн бохгүй юу? Хүмүүс хэлсэн байж. Зөвхөн ингээ физиктэй л байсан гоц хүн, ухаантай хүн гэж бодоод байдаг. Чи ингээд яагаад социализм гэж артикл ингээ бичсэн. Тэрэн дээрээ жишээлбэл тэр чи ингээд тооцоо хийсэн байгаа байхгүй юу? Капитализм ер нь энэ систем зөв юм уу? Явсаар агаад ер нь ирээдүйд юунд аваачих юм гэж бодоод тэгээ Эйнштейн ямар хариу олсон гэхээр тийм root of evil буюу бүх муу муухай үндэс бол капитализм юм байна гэж бичсэн байхгүй юу тэрэн дээр. Тийм бүх муу муухай үндэс өөрөөр хэлбэл энэ хулгай, авилга, албан тушаал одоо юу гэдэг хин нэгнийг алах, яагаад алаад байгаа мөнгөний төлөө, албан тушаалын төлөө, алтны төлөө. Эрх мэдлийн төлөө ч юм уу. Тэгэхээр энэ бүх муу муухай чинь ерөөсөө капитализм юм байна. Эднес чинь энэ чинь л гаргаад байгаа юм байна. Гэт тиймээс ингээд социализм байх хэрэгтэй. Тэгээ бас Эрих Фронттой адилхан тэр нөгөө бидний мэддэг одоо scarcity буюу сорив шарах болсон тэр аимшигч гэдэг юм уу Совет Union буюу зөвлөлт холбоотын товчсон тэр социализм биш байхгүй юу? Зөвлөлтийн социализм биш, шал өөр социализмыг ярьдаг. Тэгэхээр уг нь ийм их ялгаатай. Тэгэхээр бид нэр бол үргэлж альтернатив байгаа гэдэгт итгэж түүний төлөө өөрчлөлтийн төлөө явах хэрэгтэй тийм. Сонирхолтой магадгүй зарим сонсогчд маань өмнө нь сонсож байгаагүй ч юм уу тийм ойлголтууд дурддагсан байх гэж найдаж байна. Тэгээд магадгүй одоо ингээд ямар нийгэмд амьдарч байгаа эсвэл ямар нийгэмд амьдрахыг хүсэж байгаа вэ гэдэг зүйлийн талаар эргцүүлэх нь өөрөө нэг бодлын бас хүний одоо үүрэг хариуцлага ч юм уу ингээс таны мэдгүй бас нэг сониуч байдалч гэсэн уртгаа яа гэж байгаа хүмүүст бол бараг би ямар нэгэн амьдарч байгаа лээ манай нийгэм болоод байгаа лээ гэдгийг зарим хүмүүс л бодох тэнхлэхүү ядартлаа за магадгүй капиталист нийгэм ч юм уу тэ ингээд явж байгаа. Тэгэхээр хоёулынхаа ярьж байгаа юмнууд одоо нэг томьёо болон онлайн эдгээр зүйлсийг зарим хүмүүс л нөгөө бодит амьдрал дээр ойлгож буулахад төдийлөн хэцүү байж магадгүй. Тэгвэл буцаад хүнийсэл гэсэн нэг ном гарч ирсэн байл шүү дээ. Тэгэхээр яг энэ alienation буюу энэ хүнийсэл гэдэг ойлголт өөрөө яг хүн дээр бууж ирэхэд энэ нийгмийн ойлголтууд чинь яаж буугаад байгаа юм бэ гэдэг аюул сайн жишээ болгож гарч ирж байгаа санагддаг. Тэгэхээр энийг магадгүй хоёулаа илүү сонсогчтой тайлбарлаад ер нь хүнийсэл гэдэг үзэгдэл нь яг юу хэлж байгаа вэ? Тэг хшиг төсөөнүүдээр яг энэ хүнийсэл гэдэг үзэгдэл магадгүй Монголын нийгэмд ч юм уу те яаж бууж гарч ирдэг вэ гэсэн жишээнээс төрдөж өгөөч. За. Хүнийсэл англиар те alienation
германаар Entfremdung. Тэгээ монголоор одоо хүнээсэл гэж тогтъё гэж явж байгаа. Энэ нь юу гэсэн л үгүй гэхээр ерөөсөл хүний өөрийн зүйл өөрийнх биш болохыг л хэлээд байгаа юм. Маш энгийнээр. Миний зүйл тэгтээ минийх биш болчиход байгаа юм. Одоо юу гэдэг хүнд юу байна? 24 цаг байна. Миний бодол, зүрх, сэтгэл, дуртай зүйл, сонирхол юу байна? Энэ бүхэн минийх биш болчихж байгаа байхгүй юу? Яаж? Жишээлбэл би тийм үү ийм одоо хүүхдүүд чинь уг нь хүнээсээ байдаг байхгүй юу? Хүүхдүүд анх жишээлбэл юу гэдэг вэ? Минийх юу алмаар байна? Том болоод би юмч болмоор байна. Би том юм машины уралдаанчлалмаар байна. Юу гэдэг? Ийм юм болмоор байна. Тэгээ том болоод дургүй ажиллаа гэдэг байхгүй юу? Ажилдаа явахыг үзэн ядна. Өглөө 8 цагт яаж босноо. Тэгэхээр дэлхий дээр монголч дээр мянган сая хүмүүс дургүй ажиллаа хийж амьдэрдэг байхгүй юу? Дургүй ажиллаа бүр үзэн яддаг. Тэрийгэ хийхээс л бүр зовдөг. Зүгээр л ажил хурдан тараасаа гэж боддог. Хар мянган ажлууд байгаа. Энэ бол жишээлбэл хүнээс л байхгүй юу? Яагаад тэгвэл тэр ажлыг хийгээд байгаа? Гэхээр капитализм. Мөнгө олох хэвээр. Тийм мөнгөний төлөө тэр ажлыг хийж байна. Дургу байсан ч гэсэн дургу байсан ч гэсэн. Тэгэхээр би өөрийнхөө дургу зүйлийг өөрөө хийгээд байна гэдэг чинь хүнээс л байхгүй юу? Тийм. Тэгэхээр хүн одоо өөрийн зүйл өөрийн биш болох. Энэ бол өмч мөмч гэсэн тийм жижиг юм биш л дээ. Тийм эд материалч гэдэг юм уу? Юу гэдэг миний аяга энэ минийх биш болчлаа, чинийх болчлаа тэр биш. Тэгэхээр энд нэг ийм ойлголт байгаа юм. Одоо би юг ойрын эдэн жил анзаараад байна гэхээр материаллык зүйл тэгээд абстракт зүйл хоёроос нэг том ялгаа байгаа. Капитализм бол материаллык зүйл дээр төвлөрж байгаа. Материаллык зүйлийн онцлог нь үгүй л дуусчдаг байхгүй юу? Үгүй л дуусчихна. Шавхагддаг. Үгүй л дуусчихна. Би чамд усаа өгвөл дуусчихна. Би чамд аягаа өгвөл би аяггүй болно. Тэгэхээр би байхгүй, минийх байхгүй болчихж байгаа юм. Тиймээс энд ямар логик үүсэж байна гэхээр би аль болох хуримтлуулах хэрэгтэй байхгүй юу? Чинийхийг ч гэсэн би авах хэрэгтэй, бусад хүмүүсийнхийг авах хэрэгтэй. Абстракт зүйл яг эсрэгээрээ байдیں۔ Тэр нь бол би өгөх тусам их болдог. Абстракт зүйл гэж юу хэлээд байна гэхээр одоо барьж болдгоо, харж болдгоо зүйлс. Жишээлбэл хайр, анхаарал, халамж, нэгэндээ сэтгэл гаргах, итгэх. Тийм. Чи надад итгвэл би ч гэсэн чамд итгэх байхгүй юу? Тэрнээс чи итгэлгүй болчихгүй. Мөн үү? Шекспирийн нэг үг байдیں۔ Хайраа өгөх тусам халиган цалиган их болно гэж шүлгийн мөр байдаг байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө тэр би ингээд хайраа хэдий ч нэ өгнө, төдий ч нэ хайр улмал их болно уу, түгнүү, тарнуу гэхээс биш би чамд хайр өглөөгөөд надаас алга болчихгүй. Тэгэхээр энд ингээд материаллык зүйл, абстракт зүйл хоёрын ялгаа байгаа юм. Капитализмын онцлог нь өөрөө тэр материаллык зүйлээ чухалчлаад байгаа учраас би өгөхөөр алдаад байгаа байхгүй юу? Юу гэдэг би ажил олгогч чамд их цалин тавьчвал миний орлого багасна. Тиймээс би хүмүүсийг ядуу байлгуул тэр цөөн хүмүүс ч юм уу улам их баялагтай болох байхгүй юу? Тиймээс тэгшүүс адилчин ингээд улам их гараад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө материалын зүйлээ үнэт зүйл болгож тавьж байгаа нийгэмд буюу шавхагдах нөөцөө үнэт зүйл болгож тавиад байгаа. Тийм материалын зүйл чинь үргэлж шавхагддаг. Тиймээс эдийн засаг энэ төр чинь дандаа тэр байхгүй юу? Одоо юу гэдэг уулуур хаагаас ахуулаад одоо өнөөдрийн ноёлж байгаа эдийн засаг чинь дандаа дуустдаг, шавхагддаг. Тиймээс байгаль майгал сүрдэг. Нөгөө талд баяжаад идэг. Тийм учраас нөгөө эдийн засгийг өөрчлөх зөндөө олон шин санаанууд төсөл баруунд яригдж байгаа. Одоо moral economy гэсэн ойлголт байна. Ёс суртахууны эдийн засаг, care economy буюу асархуй эдийн засаг гэсэн ойлголт гарч ирж байна. Бүгд өгөх тухай одоо абстракт ойлголтоос толгуурлсан байхгүй юу? Тэгээ буддист economy гэж байгаа бүр. Германы философч гаргаж ирсэн. Буддист economy гэдгээр бас ийм мүлжигч ийм эдийн засгийг болий энэ гэсэн санаа ч юм уу. Тэгэхээр энэ мэт ингээд өөр загваруудыг үзэл байдаг байхгүй. Саяны нөгөө ойлголтуудыг care economy, moral economy болон нөгөө well-being economy гих мэтчлээ ойлголттой яг тэр нөгөө материалыг болон абстракт гэдгээр нь өстой ялгаж нэг яаж байгаагүй юм байна. Ингээд заагийн гаргаж бодож байгаагүй. Тэгэхээр
нэрээ нэг иймэрхүү юмуд бол байна тий. Тэгээд тэр хүнээсэлтэй жишээлбэл нэг одоо юу гэдэг орчин үетэй хүмүүсийн амьдралтай холбоотой кейс хэлэхэд одоо сошиал медиатай холбоотой хүмүүс бас яаж хүнээсж байгаа вэ гэдгийг л тодорхойлж байгаа. Жишээлбэл орчин үед ингээд дэлхийд дээр ерөөсөө шинэ гарч ирсэн зүйлс одоо тэр үг нь өөрөө бас шинэ учраас монгол хэлэнд ч орчуулагдахгүй олон одоо гадаадад нь шууд хэрэгэлдэг үгнүүд байгаа. За хүнээсэл гэхээр ийм орчин үеийн ойлголт юм байна гэдг нь мэдэж байгаа юм. За ямар жишээ авч болох вэ гэвэл юу гэдэг ийм рилүүд байгаа шүү. Одоо юу гэдэг хүний аялж байгааг үзээд өөрөө яг аялсан юм шиг болох. Тийм. Гэхдээ би аялаагүй. Ч юм уу тий. Эсвэл хүний хоол идж байгааг үзээд би яг хоол идсэн юм шиг болох. Гэхдээ би хоол идээгүй. Тэрийг мукбанг гэж нэрлэдэг. Эсвэл юу гэдэг хүний тийм үү юу хийж байгааг нь одоо тоглоом PC тоглож байна. Тэрийг би тоглоогүй мөртлөө хараад мянгаар үздэг. Гэхдээ би тоглоогүй. Тэгэхээр яг тоглосон юм шиг болох. Энийг стрим гэдэг юм уу. Гэх мэт ингээд шинэ үзэгдлүүд дэлхийд дээр гараад ирсэн. Эднэрийг болвол бүр Францын социологч тэр Бодряр гэдэг социологч байгаа юм. Тэр Бодряр бол simulacra and simulation гэдэг нэртэй монгол хэлэнд бас орчуулагддаг нэг тийм ном бичсэн. Тэрэн дээр бүр ийм үзэгдэл одоо гараад ирсэн. Бид нэр тэгэхээр өөр ийм hyper reality гэдэг ертөнцид амьдарч байна. Бодит ертөнцид ер нь амьдрахаа болцсон. Дандаа ийм 2-3 хэмжээч ертөнцийн завсар амьдардаг болчлоо. Энэ бол бас капитализмын үр дүн бөгөөд хүнээслийн дээд түвшний нэгэ энтер гэж. Өөрөө биеэр үлдэж хийж тэр туршлагыг хүнсраараа ч юм уу биеэрээ ч юм уу олж аваагүй хэрнээ бусдын туршлагыг өөртөө тусгаж аваад тэндээс магадгүй сэтгэл ханж аваад ч юм уу тэр зүйлийг хийцэн юм шиг мэдрэмж аваад хийцэн юм шиг мэдрэх эсвэл одоо ингэж байгаа юм. Одоо би хааж байгаа байхгүй. Манай нэг найз эмэгтэй төрсөд налахгүй юу. Тэгсэн чинь тэр өглөө ингээд нөхөртөөгөө зүг аран дээр хөвчихсэн байгаа юм. Тэгсэн чинь нөхөр нь ингээд хайртай өстэй төрсөн өдрийн минь төргий гэж постлсан байгаа байхгүй. Хамт байж ээж. Орон дээр хамт байж ээж. Тийм. Тэгэхээр чинь ер нь бол хүний амьдрал ийм болчиход байгаа юм орч үед. Хамт байгаа хэрнээ хамт зүгээр амаараа хэлчих чадахгүй. Хажуудаа сууж байгаа их нэртэй төрсөн өдрийн минь төргий гэж баярлуулж чадахгүй. Сошиал дээр ч юм уу илэрхийлэх нь чухал болсон. Тэгэхээр эн чинь ингээ бас хүнээсэл байхгүй юу. Тэгэл энийг чинь нөгөө кинонууд айгүй гоёор харуулт юм аа. Би одоо ингээ ярихад санаж байгаа. Одоо юу гэдэг Black Mirror гэдэг цовдлууд чинь дандаа хүнээсэл капитализмын муу мухайг харуулдаг байхгүй. Нэг дистопия юм шиг. Тийм яаж ер нь хүн хоорондын харилцаа баларч ийн энэ техник технологи, сошиал медиа интерес олж өстой будаа болж ийн. Ямар сөрөг үс дагахтай байж болох вэ? Хит хөгжилж ийн. Энэ төр гэж харуулдаг байхгүй. Харин тийм ер нь хоёулаа яриа нөгөө дараагийн асуултаа бараг л уялдаа л орж ийн л та тэр нь одоо нэг талаасаа хүмүүс л энэ хиймэл оюухан, сошиал медиа, технологийн хурцтай хөгжлийг бол алгасах боломжгүй бас л нэг хөвслийн ингээл те одоо хөгжлийн үйл явц штэ эн чинь тэгээд цухтаад ашиглаа байгаа мó нүр тулаад харин ч ингээд амьдралдаа хэрэгтэйгээр өөртөө хэрэгтэйгээр нэмээ яа сайн сайхан болох тэр ингээд ашиглах ёстой гэдэг үзэл баримталж байна. Нөгөө талаасаа л энэ хиймэл оюуханы чинь том дата центрууд нь хамааг нөгөө нэг байгаль орчноос хүртгсэн тий хамааг ус байгаль байгалийн нөхцөл шавхан тийм том дата центруудыг барьчаад тэгээ зүгээр тэнд нэг ингээд бараг хүн хоорондын харилцааг орлох үс байдлаар тэр хиймэл оюуханыг нийгэм энэ чигээр ингэж автаж хэрэглэх нь зөв юм уу буруу юм уу хиймэл оюуханыг тулах нь зөв юм уу буруу юм гэх гих мэт хилцүүлэг өрнөж байгаа. Энэ дээр магадгүй чиний байр суурь энэ ямар гэдэг техник технологийн хөгжилт магадгүй бид нар хүнийсгүйгээр өөрсдөө алдахгүйгээр яаж илүү ингэж тасан зохицож явах хэрэгтэй юм шиг санагддаг байж байна. Одоо тэгвэл хүмүүс бодоод үзэх хэрэгтэй. Ингээл порно үзэж байна. Үнгүү үзэж байгаа. Тэр яах гэж тэр их бичлэгийг хүмүүс хийгээл порно сайт ажиллуулад идэв. Эсвэл бид бүгд Facebook ашиглаж байгаа. Instagram ашиглаж байгаа. Үнгүү. Нэг ч бид нэр мөнгө төлөхгүй байгаа. Кофе мофи юу хоол идэх гэвэл мөнгө төлөөд байгаа. Тэгснэ ингээл лиж дэвшээр үл пост хичүүл зураг хийвэл мөнгө төлөхгүй. Тэгвэл эднэр яаж ингэж баяжаад байгаа?
гэсэн асуулт байхгүй юу? Үнгүү юмнаас баяжаад байгаа юм уу тий? Тэгэхээр өөрөөр хэлбэл энд нэг ойлголт байгаа юм. Тэр нь бол анхаарлын эдийн засаг гэдэг ойлголт. Attention economy гэх тийм. Өөрөөр хэлбэл бид анхаарлаараа төлөөд байгаа байхгүй юу? Орчин үед хамгийн үнэтэй зүйлс хувирчаад байгаа. Бид нэрийнх шиг төгрөг байхаа болцсон, евро, паунд байхаа болцсон, мөнгө байхаа болцсон. Харин оронд нь өөр тэм зүйлс хамгийн үнцэнтэй болж хувираад байгаа. Тэ? Тэрний нэг бол анхаарал. Хэдий чиний их цаг зарцуулж байна. Хэдий чиний их анхаарал юунд өгж байна. Тэр хамгийн их мөнгө хийж байгаа. Тийм учраас одоо порноноос ахуулаад Facebook бүгд ямар ч мөнгө биднээс авахгүй байгаа мөртлөө хэдий рекламны мөнгүүд мэдээж ингээл тастай явж байгаа. Гэхдээ хүмүүс бүх хүнд ингэж өнгөө ашиглуулаад байгаа мөртлөө дэлхийн хамгийн баян компаниуд, корпорациуд болж байгаагийн шалтгааныг л тэгэхээр бид бодоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр анхаарал өнөөдөр хамгийн чухал ийм уг нь бидний байгаа мөнгөнд тэмдэгт байгаа юм. Тэгэхээр одоо миний перспектив чинь дандаа ийм тогтолцоо ямар байна, хүний харилцаа, сэтгэл зүй, бодол хүртэл тийм болдгоо. Тэрнээс энийг анхдагч биш ээ. Гэсэн перспектив. Жишээлбэл хүмүүс одоо юу энэ тэн ингээл намаа өмнөх ярилцлагууд нь тэгээд байгаа байхгүй. Нэг урт бичлэг хүмүүс үздэг юм аа. Тий анхаарал нь тогтгоо бэлдсэн. Тэндэн тохируулаа богинохоо ярих. Тэр ингээд богино 10 минут яри барыг 10 ч удтдана гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүмүүсийн зан хандал үүсэл тийм болцсон байгаа байхгүй юу? Тэрэндээ тохируулаад улаан нийгэм ямар вэ? Тэрэнд тохируулаад хүмүүс тийм болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь бид энэ төр анх яриад байгаа сэтгэл зүйн асуудал, стресс энэ төр энэ чинь дандаа нийгэмд тохирсон бидний тусгаарлууд явж байгаа. Сүүлдээ бас энэ чинь нөгөө нэг Byung-Chul хааны юун дээр ном дээр хэлүүдээ emotional currency, emotional economy буюу нөгөө одоо Instagram-ыг бид нар яагаад ташлаад байгаа гэдэг чинь attention анхаарлаа татуулж байгаа. Гэтэ буцаад өөрөө compare хийж харьцуулж байгаа ч юм уу. Тэгээ эсвэл юу гэдэг. За AI chatbot яагаад ашиглаад байгаа. Тэндээс ямар нэг байдлаар сэтгэлзэн хувьд өөрийгөө арай нэг дээр гэж мэдэрчий гэсэн сэтгэл зүйн хэрэгцээг хангах гад эдгээр зүйлсийн технологитой холбоотой сошиал медиануудаас хит хамааралтай болоод байна гэх мэт чинь. Тэгэхээр нөгөө одоо яг манай маркетингийнхан ч гэх юм бүтээл салбарынхан бол ингээл илүү хүний эмоцийг хөдөлгсөн зүйл бүтээл хий гээл ингээл хичээдэг те. Тэгмэл тэр нь буцаад нөгөө талаар бол харахгүй тэр хүний ямар нэг сэтгэл хөдлөлийг хөдөлгчүүл юм бол тэр бараа бүтээгдэхүүнийг зааш борлуулах боломж нь үе талхаа нэгдэд байгаа ч юм шиг. Тэгэхээр эдгээр зүйлсээр харин мэдээж ортоос одоогийн нийгмээс ингээл гараал болол бүх сошиал медиагаа хаагаал ингэж авъя гэх юм бол мэдээж хэцүү. Гэтэ тодорхой хэмжээнд бол цаана нь миний үнгөө ачлаад байгаа энэ зүйлээс хин ямар ашиг болоо тийм буцаад би өөрийнхөө амьдралд магадгүй хүнийсээгүй ч юм уу тийм миний анхаарал зөвхөн сошиал медиа руу яваад чухал зүйлстэй би анхаарал өчтөхгүй байгаа юм шиг үстэй гэдэг зүйлийг анзаарах хэрэгтэй болж таарч байна тийм. Чи ерөөсөө яг адилхан одоо юу гэдэг буддизм ахуулаад философинд чи ер нь одоо цагтаа аим дээр ирээдүйд битээ санаа зов өсвөл өнгөрсөн битээ харамс энэ төр гэл ярьдаг штэ. Яг үнтэй адилхан байхгүй юу? Яг анхаарах хэвээр анхаарлаа хандуулах юмдаа бид нэр тэгж чадахгүй болсон. Капитализмд тий. Өөрөөр хэлбэл бидний худлаж авмаар байгаа санагдаад байгаа зүйл эсвэл хиймээр байгаа болмоор байгаа мэрэгжил юу гэдэг энэ бүхэн чинь миний хүсэж байгаа юм биш. Зүгээр тэр нийгэмд шаардлагатай байгаа зүйлс нь байдаг байхгүй. Тэгээ одоо юу гэдэг юм Facebook, Instagram-аас ахуулаад бид нэр үнгүү ашиглаж байгаа бүх юмнууд чинь бүртгэлээ хийгээл орж байгаа. Тиймээс тэр бүртгэл чинь цаана big data болж очиж байгаа. Тэгээ тэр big data чинь компаниудад бидний мэдээллийг зарж байгаа. За яг одоо юу гэдэг хишиг төгс гэдэг хүмүүс гэхгүй ч одоо юу гэдэг тэдэн насны ийм амьдралтай тийм үү тэнд төрсэн ийм юм бас сонирхдаг гэсэн бүх датануудыг ашиглаад зохиох компаниудад бүгд хөтлөж аваад надад тэгээд юу авмаар байгааг харуулдаг. Тэгээд би сүүлд нэг Erasmus хөтөлбөрт явж хагаад нэлээд айхтар нэлээд уншдаг тийм critical thinking-ийн өндөр хөгжчихсэн олон улсын хэдэн нөхөдтэй суухгүй юу. Тэгээд оройн пив зууж хагаад янз янзын юм ярьсан. Тэгээд Elon Musk яадгүй дэлхийн том корпорациуд яаж мүлждэггүй. Тэгээд тэгсэн чинь нэг нь би чинь барыг хажууд нь жижигж байгаа юм чинь. Нэг нь тэгж байгаа байхгүй юу. Гүү би ингээ бичлэг тавиагүй. Энэ аудио, видео байхгүй. Тэгэхээр энэ чинь яаж миний яриан тэр юм тэнгис чинь үгүй. Зөвхөстэй бодож чинь. Бүгд дээр нь ингээ чиний юу ярьж байгаа, юу сонирхдаг бүгдийг чинь ингээ big data үргэлж авч яадаг. Чи зүгээр л одоо юу гэдэг
найзхантайгаа ч юм уу те. Би одоо дараа жил хормын аймаар байна. Хормын бүгж үзмээр байна тэргээ яриад үз. Чамд өглөө гэхэд Diamond-ийн реклам гараал ярина гэж байгаа байхгүй. Нөгөө Facebook сонсдсон биш үү дээ. Хажууд нь яриад байгаа маргааш нь зар сурталчилгаа гараад ирээд байна. Тэгээд тэрий чинь би бүр баталгаажууллаа заяа. Би зүгээр барыг яриаггүй байхад хүртлээ штэ. Одоо юу гэдэг. За би одоо юу гэдэг Монгол дээр хэлсэн юм ингээл гэрийнхэн дээж мэж ихчээд ингээд автомат шүдний сайз авъя да гэж удаад дэлгүүр ороод ингээ авч үзэж сонирхчоод буцаага тавиад гистэй оттол шууд Facebook дээр автомат шүдний сайзны реклам гараад ирж байгаа. Эсвэл одоо юу гэдэг. За маргааш пицца авч идэ да гэл хүнтэй найзтайгаа авч яриад ээжээтэл орой Facebook уншиж хахад пиццаны реклам гараад ирнэ. Тэр болгонд нь би бүр ингээд скриншот хийгээд төсөл баримжуулт чинь бүр зөндөө юм байж тээ. Бүр юу ярьж байгааг хүртэл үнэхээр сонсдог, тэгээ зааддаг, тэрийг реклам болгож төсөл харуулдаг байхгүй юу? Хоёулын ингээд уцаа гаргаад одоо үзье. Хоёуланд нь гарч иж байгаа реклам шаал өөр. Тухайн хувийн төгссөн реклам байгаа шүү дээ, сошиалч чинь. Харин тийм. Одоо энийг чинь буцаад нөгөө digital literacy буюу тий одоо цахим орчин техник технологи ашиглахдаа илүү яаж өөртөө боловсралтай байж ч юм уу те мэдээлэл хүндэхгүй байх уу нэтэрээ ч юм уу гэх мэтчлэн одоо нөгөө талд нь буцаад энэ ингээ хувьсаад хөгжөөд байгаа хөгжилт хин нэгэн хүн огшчгүй дээ хин нэгэн хүн боловсралгүй мэдхгүй байгаасаа болоод миний дата тэнд өөр хүнд ашиглагдаж байгаа гэдгийг мэдхгүй тэндээсээ бол охироо явчихудаа гэдгийг нь хамгаалах гад гэх юм уу боловсролын болоход янз бүрийн ингээл бас хүмүүс зэрэг ингээл бас ажиллаж байгаа. Гэтэ нөгөө талаас бас жоохон бодохоор нийгэм өөрөө хэнийг амжилттай гэж хараад байна. Одоо хамгийн мундаг баян хүнтэй за Amazon-ы Jeff Bezos юу гэдэг эсвэл Elon Musk гэл ярьдаг. Эдгээр зүйлсийг ингээ ярихлаар амжилт гэдэг зүйл мундаг гэж боддог. Тэдгээр зүйл чинь нийгэм дээр яг юу байгаад байгаа юм бэ? За магадгүй капиталист нийгэмд бол ингээ хамгийн баян хүмүүс байгаад байна ч юм уу те. Гэтэ энэ хүмүүсийн чинь цаана яг амьдрал нь морал нь ёс зүйн ямар юм бэ гэдэг зүйлсийг бид нар шууд харж чаддаггүй мэддэггүй болохоор тэр аюу хэцүү болчихвол юм л да тий. Тэгэхээр ер нь яаж энэ нэг юм хурдан хөгжиж байгаа нийгэмд хувь хүн нэг юм айтайхан амьдрах ёстой юм шиг чамаа санагддаг вэ? Одоо юм бусдад болон өөртөө нэг тийм гим хор болчихгүй. Гэхдээ нэг юм аз жаргалтай ч юм уу. Тий. Ерөөсөө бид нар яг үнэндээ тэр тэгш бас байдлыг үнэхээр төсөөлж чадахгүй байхгүй юу? Яагаад гэвэл одоо юу гэдэг би чамайг ингээл дэлхий дээр огт байдгүй, сансар огтдаггүй, догт байдгүй тийм үү? ертөнцөд ерөөсөө байдаггүй нэг амтан зураадах таа гэвэл амар хэцүү байхгүй юу. Чи заавал нэг нүдтэй ч юм уу, гартай ч юм уу, толгойтой ч юм амтан зур. Яагаад гэвэл амтан нүдтэй л байдаг, толгойтой л байдаг гэж боддог учраас. Тэгэхээр чи өөрөөр хэлбэл бид нэр тэр тэгш бус байдлын өөрөөр хэлбэл дэлхийн ерөнхийдөө 99-1-ээр хуваагдсан байгаа байхгүй юу. Баялаг 90% нь ингээд нэг гарт нэг хувьд. Тэгэл 99% нь хоорондоо алцаж амждаг. Тэгэл жоохон ойртой деталь харуул 90% 10%-аар хуваагдсан. Тэгэл ингээд дээд эсвэл юу гэдэг ингээд явж байгаа. Тэгэхээр бүр одоо тэр амьдралыг ерөөсөө хүмүүс төсөөлөхгүй заяа. Тэр бүр юу вэ? Одоо юу гэдэг ингэж байгаа юм. Одоо Triangle of Sadness гэх кинон дээр одоо харуулах гэж хичээж байгаа юм. Тэнгүүд ингээд том luxury тансаг ингээд яхт буюу хөлөг онгоцсон дээр аялж байгаа юм тий. Тэнгүүд тэрний хоол мэдээж хамгийн тансаг хамгийн гоё бараг 100000 евроны юунтэй хоол идж байгаа юм. Тэгээ хүүхэд нь ингээд идэхгүй. Яа дургу өрөөд байна, идмээргүй байна. Тэгээ яах юм миний хүү юу идэх юм гэсэн чинь би ингээд нутелла л идмээр, шоколад идмээр ингээд энд тийм нутеллан тэр байхгүй штэ тэр чинь бүр хотод явж гин хэдүүлээ бүр далайн дунд явж гин. Тэгсэн чинь ингээд аав нь туслахтаа хэлээд тэгээд нисдэг онгоцоор портлотоор хотоос нутелла тэр усан онгоц руу бүр авчирдаг ч юм уу. Тэгэхээр бүр ингэж их ялгаралтай амьдраж байгаа байхгүй. Тэгэхээр ийм амьдралч ерөөсөө бид нар ингээд well being-ийг ярихад нөгөө 90% ч юм уу дийлэх болох нь өөр хоронтойгоо харьцуулах маягаар яг гэвэл амьдарч байгаа ертөнцийн тэр учраас тэрнээс л болоод байна эсвэл болохгүй байна. Тийм эсвэл бараг амжилттай явж гин гэж бодоод байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ингээд яаж амжилттай яваад байгаа юм? Ямар амжилттай яваад байгаа юм гэдэг чинь ерөөсөө ойр байгаа хүмүүсээ харьцуулдаг. Тэгэхээр энэ нэг манай найз ичсэн нөгөө менюний онол гэж байдаг гэж. Тэгэхээр одоо wine-ийн менюний онол. Тэр нь яадгүй гэхээр
хүн ресторанд ороод вайн яаж авдаг вэ? Хүн хизээж хамгийн үнэтэй вайныг авдаг уу? Хамгийн хямдхан вайныг авдаг уу? Дандаа тийм үү хүнтэй одоо эмэгтэй хүнтэй болж ивэл дээрээсээ нэг 2 дахин ч юм уу 3 дахин 5 вайн байлаа гэж бодвол дундахын ч юм уу. Бүр мөнгөгүй хүн байлаа гэхэд хүсэл хизээж хамгийн хямдхныг авдаг уу? Доороосоо 2 дахин авдаг. Тэгэхээр тэр вайны менюний онол яадаг вэ гэхээр яг үнэхээр хамгийн үнэтэй вайн нь эсвэл хамгийн хямдхан вайн нь тэр дэлгүүрт угаасаа байдаг. Тэгэхээр ресторанд тийм нэртэй вайн дэлхийдээ ч байдаггүй ерөөсөө. Тийм. Тэгэхээр энэ ерөөсөө яаж одоо хүний сэтгэл зүй дээр ажиллаж байгаа маркетингийн арга ажиллаж ийн гэхээр ингээ хүн хамгийн лаг нь тийч ингээд хитрхи үнэтэй вайнаа тавьчихж байгаа байхгүй юу. Тиймээс бусад тэрний доодох вайныг авахад тэрнтэй ингээд дөхөн үнэтэй олно. Яг үнний бодит одоо хийгдсэн өртөө бусад газруудад зарагддаг өртөг нь бол хамаагүй хямдхан байхад тэрнтэй харьцуулагдаад ингээд хямдхан санагддаг. Би ч аваа хямдханаар үнэтэй тансаг вайн авчлаа шүү гэж бусадтай харьцуулах замаар өөрөлдөл ингэж сэтгэдэг. Тэгэхээр энэ хүний сэтгэлгээ нь өөрөө би амжилттай явж гин үү, амжилтгүй явж гин үү гэх юм харьцуулах аргаар дандаа явагддаг. Жишээлбэл юу гэдэм би ингээл нэг үнэтэй ус авч байгаа байхгүй юу? Calvin Klein-ы гоё үнэтэй ус өрийг ус авчидаа гэж бодоод Spend авч байгаа юм. За тэрийг бол би Германд 100 евро гэдэг гэж мэднэ. Тэгэл Spend өрийг дэлгүүрт татсан чинь 70 евро. Германаас ингээд 30 еврогоор хямдхан авчиж байгаа юм. Тэнгүүд юу гэдэг дараа нь өөр газрын duty free дээр явж ирсэн чинь 50 евро. Тэнгүүд би буцаад аж жаргалгүй болно. Энд 50 евро байсан байна. Хэрвээ эсвэл би тэр duty free хараагүй 70 еврогоор авцсан. Тэгээ буцаад ингээд Германд хүрээд ирчихвэл энэ харалтаа 100 евро. Би энийг 70-аар авчиж байгаа. Би амар амжилттай дийлхийцэн. Тэгэхээр харин нөгөө амжилттай, аз жаргалтай, сэтгэл ханамжтай гэдэг бол хатайг харьцуулдаг. Дандаа харьцуулж иж. Тэгээд хүн амжилттайгаа аж жаргалтайгаа ч юм уу мэдэрч явж байгаа. Илүү одоо буцаад нийгмийн тогтолцооны талын өнцөг рүү орох юм бол одоо сүүлээд би бас тийж байгаа ингээд яг саяных шиг за хувь хүний аз жаргал гэдэг ойлголт ч угаас харьцангуй байна. Гэхдээ магадгүй нийгмийн зүгээс ч юм уу төрөн ч юм уу болоо тодорхойлогч нар ч юм уу бид нар байж болох айл болох тэр суурь нөхцлүүдээр нь хангаад хүчих юм бол ядарч тэр хамгийн хийж чадах зүйл нь тэр юм уу да гэж бодоод өөртөө хандаж байгаа нэмийг ч юм уу Монголоо бодох юм бол бидэрт хамгийн том одоо тохиолдож байгаа асуудлууд нь магадгүй нөгөө улс одоо бодлоо тодорхойлогчдын хээл ахвал ч юм уу эсвэл ийм системийн системдээ төрдөө итгэлгүй байдал гэдэг ч юм уу. Янз бүрийн байдлаар төрдөө итгэл нь ч ингээд унтсан буцаад авилгалын индексээрээ ч гэсэн манай Монгол улс яаж толгой зөгш явдаг үлээ. Тэгэхээр энэ болгоноос арах юм бол системийг ер нь яаж илүү эрүүл болгох ёстой юм бэ? Буцаад магадгүй тэрний хээл ахуул за тэрний ийм шудраг бос байдлыг ер нь эмчлэх эм гэж хэрвээ байдаг байлаа гэж ботход тэр нь юу байж болох вэ гэдэг дээр магадгүй юу гэж боддог вэ? Ялангуяа энэ хээл ахвалын асуудал дээр бид ч одоо Монголд бол тий. Ерөөсөө ягаад хээл хахуул ч юм уу авилах ч юм уу дээрээсээ ахуулаад сургуульд ороход хүүхэд одоо төрөх эхнэр төрөх боллоо улсын эмнэлгээс ахуулаад ийм болсон бэ гэхээр ерөөсөө л юм байна. За нийгэмд нэг зорилго буюу үнэт зүйл гэж байгаа. Одоо юу гэдэг нь тэр нь бол би амжилттай байх хэвээр, байртай байх хэвээр, орлоготой байх хэвээр, тийм үү, машинтай байх хэвээр гэсэн юм нэг үнэт зүйл зорилго байгаа. Бүх хүнд нийгэмд ингэ тавигдж байгаа. Тийм хүрх хэвээр зүйл үнэт зүйлс нь. Тэгээд нөгөө талд арга хэрэгсэл нэг байгаа байхгүй юу? Тэнд хүрэх арга хэрэгсэл. Гэтэл тэнд хүрэх арга хэрэгсэл нь боломжгүй байх үед над асуудал ч гарч байгаа юм. Авилга, хээл ахуул, хулгай, дээрэм. Тийм. Тэрнээс би тийм үү ээжээсээ төрөхдөө муу тутсан учраас эсвэл хойд насны үеийн үрч гэдэг юм уу солиорол. Тийм биш үү. Тэгэхээр өөрөөр хэлбэл яагаад тэр эмчнэр сургуулийн багш нар ганц шалгалт авахгүй заавал бууз банш авчир гээл 9 сарын 1 болохоор набор юу гэдэг. Эсвэл эмчнэр заавал пиццагаар дайлуул их нэртэй ч гоё ятцсан ч гэдэг юм уу. Тэр чинь чааваас хүрэхгүй байгаа байхгүй юу? Тэр арга хэрэгсэл нь тэр үнэт зүйл зорилготой хүрэх гэхээр хүрдэггүй. Тэгэхээр
эндээс хүмүүс тэгвэл нийгмийн дүрм журмаар яваад хүрэхгүй байгаа юм бол дүрмийн бусаар тэгвэл явъя л да гэдэг байхгүй юу. Тийм. Дүрмийн бус нь тэгэхээр дээрэмдэх, өвчтэй ээжтэй им авч өгөх гэдэг эмийн санчийг алах. Тийм юу гэдэг. Хүчирхийл тэгэл авилга албаншил юм эсвэл тэгээ вэлбингтэй холбоотойгоор бол бас нэг зүйл бол бас томьёолж боддсон би. Тэр нь бол нөгөө цаг хугацаатай хамаатай нэг ойлголт. 8 дээр нэмэх нь 8 тэгээд тэнцүү well-being байх боломжтой гэсэн нэг ойлголт. Тийм. Яагаад гэвэл 8 болов? Тийм. Энэ нь ингээд шинжлэх ухааны үндэстэй ерөөсөө. Би чинь ингээд герман нөгөө тийш чинь топ сургууль болохоо тэгээд шинжлэх ухаан чиг бол шинжлэх ухаан гэдэг үг өөрөө байгалийн шинжлэх ухааныг яг үнэндээ хэлээд байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээл нийгэм социологи энэ төр яриул ер нь дандаа тоо боддог. Би ч одоо байнга тооны машинтай явж байгаа гэсэн байхгүй сар бол аюулгүй байхад. Тэгэхээр ийм тоотой шинжлэх ухаантай аюул холбоотой. Жишээл зүгээр одоо 21 хүрээл чи заавал арх пи тэгжиж л уух хэвээр 18 хүрээ жолоо барих хэвээр гэдэг чинь зүгээр тэр тоо гоё байсан учраас ч юм уу өгөөгүй чинь цаана аюул шинжлэх ухааны угаасаа нотлогдсон баримт байгаа байхгүй юу тий Яригны үнэмлэгч 16 өрөөл яг л одоо эрх зүйн чадвартай болд юм байна гэдэг чинь бүр шинжлэх ухаанаар нотлогдсон байгалийн тоонод байгаа байхгүй юу. Тэгээ энтэй холбоотойгоор бол 8 дээр нэмэх нь 8 тэнцүү 24 тий 24 цаг хүнд өдөр алгагддаг. Тэгэхээр хүн өөртөө олгогдсон одоо нэг хүнийсэлтэй өсөл холбоотой. Өөртөө олгогдсон энэ 24 цагаа яг яаж амьдрал зарцуулж байгаа вэ гэдэгтэй well-being шууд холбоотой байхгүй юу? Жишээлбэл энэ бол нэг хуучны социалистуудын Англиас гаралтай юм нүрэ л да. 8 цаг унд амар 8 цаг ажил бүтээ 8 цаг цаг одоо гэр бүлтэй ч юм уу өөртөө ч юм уу цаг гарга гэсэн юм зарч уриалсан. Тэгээ нөгөө англич анх нөгөө хамгийн анхны капиталист орн байсан учраас 16 цагийн тэрээр ажилладаг байсан байхгүй юу өдөрт хүүхэд эмэгтэйчүүдийн тэрийг. Тэгээд ажлын цагийг 8 болгох одоо бид чинь 8 цаг ажиллаж штэ. Тэг чинь социалистууд хийсэн байхгүй юу? Социалистууд бид нарыг 8 цагтаа болгосон штэ. Тэднийг бид нар мэдэхгүй муулаад. Тэгэхээр 8 цаг хүн унтах ёстой гэдэг нь биологиороо бүр тогтоогдсон байхгүй юу? 24 цагаас хүн насан туршийн дундаж хүн эмэгтэй хүнийг 20 минут илүү ундтыг. Тэгээ эрэгтэй хүнийг 7 цаг 30, эмэгтэй хүнд 7:50 буюу нэг ойролцоогоор 8 цаг унтаж амрах ёстой. Тэгжиж тийм үү стресс, даавар, ядрал, дурд наслал ингээ бүх зүйл тогтвортой болно. Тэгээ юунтэй холбоотойгоор тэр одоо унтаж амрахад орон байр өсөлт чухал шүү дээ. Тэгэхээр чи ахаад төр хүнийг иргэнэ well-being буюу сайн сайхан байдлыг хангахын тулд орон байр дээр өсөл яаж хандж чинь гэдэг чинь бодлогод байхгүй. Одоо ипотекийн зээл гэдэг шиг гадаадууд ч гэсэн ингээл төрийн хийдэг ажил чинь тэр байхгүй юу. Хүний well-being-ийг яаж хангах гэхээр тэр унтах 8 цагтай холбоотой орон байрын төс чухал. За нэгт 2 дахь 8 болвол нөгөө ажил. За тэр ажил бол ажил дээр очлоо токсик байж болохгүй. Муухай ажлын хүрээл хамт олон нэгнэж ийдэг, ялварладаг, эсвэл гадуурхдаг. Тэгвэл эсвэл одоо хитрхи удирдахч боос, хитрхи их юм шахдаг. Эсвэл Монголд нэг том асуудал нь илүү цагаар ажиллаулаад байдаг аюултай. Тэг ингээд хуулиараа одоо Герман тэрийг дуурайгаал илүү цаг ажиллавал 2 дахин цалин байлаа өгнө гэж худлаа тавьсан. Тэгээ хийсэн шүү дээ. Тэг хин 2 дахин цалин аваад байгаа юм бүү? 9 цаг ажиллаад 10 цаг ажиллаад нийтээрээ 12 цаг ажиллаж хааж байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь сул хөдөлмөр. Тэгээ энийг үнэлдэг үү. Тэгэхээр эн чинь юу well-being шууд алдагдчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр ахаал ингээд төрөөс ахуулаад ажил олгогч бүх нийт энэ well-being шууд оролцоотой. Тэр ажлын 8 цагт хүн үнэхээр гоё ажлын байрыг тэгээд бүтээлчээр ажиллах хэвээр цалиндаа сэтгэл ханамжтайгаар тэгээд ажил хийж ийн гэдгээрээ би ийм хүн гэдгээ тодорхойлж байгаа тий статус одоо юу гэдэг би иймж багш цагдаа гэдэг шиг би ийм гэдгээ тодорхойлж байгаа. Тэгээд тэрийгэ тодорхойлж юмаа хийж байгаа юм бол тэндээс хүн бүтээл хийхээр аж аргалын түвшин нь өндөр өсөж байгаа байхгүй юу. Сэтгэл ханамж нь тийм уур уцааргүй болох. Юм чадтай юм байна гэсэн мэт. Чиртэй юм байна гэсэн мэт. Тэм тэрийг хараа зүхэх тийм сигналтай зайлуулж тийм юм байхгүй болж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи ингээд тэр
ажилдах тэр 2 дахь 8 цаг бас чухал. Ингээд нөгөө сүүлийн 3 дахь 8 цаг нь бол одоо өөрийн цаг буюу нэг бол их нэртэй, эсвэл нөхөртэй, хүүхэдтэй, эсвэл сүмд явдаг, эсвэл галерей үзье, музей үзье, эсвэл зүгээр паб ууш, кафе цайхан сууя, номын сауж, ном уншия. Чөлөөт цаг уу. Тэгээ нохоогоо салхилуулын юу гэдэг. Энэ бүх чөлөөт цаг ахаад боломжтой байх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ цаг чинь өөрөө яг нөгөө би чам даягаа өгчүүл би аяхгүй болчлоо тэ адилхан. Нөгөө ажлын 8 цаг чинь ихсчихээр сул цаг ахаа 3 цаг ажиллачаар тийм үү 12 цаг ажиллахаар миний өөрийн цаг эсвэл гэр бүлдээ засуулах цаг нь багасж байгаа байхгүй. Тийм. Одоо европчуудыг хүмүүс муулаад нохоо салхилуулаад яваад байдаг байхгүй юу? Үгүй байхгүй. Тэр чинь ажлын цаг нь яг ажлын 8 цагаараа хэрвээ одоо юу гэдэг наадам тий Есүсийн төрсөн өдөр гэл илүү цаг ажиллавал тэрийг 2 дахин өгдөг. 2 дахин өгөхөөр хүн чинь сэтгэл ханамжтай байхгүй юу? Дуттай тийм. Тэрнээсээс татгалзаж болно. Гэтэл монголчууд тэрийгээ ч өгөхгүй илүү цаг ажиллуулад хахад аюу сэтгэл ханамж тэгэл well being байхгүй. Тэгээ эрүүл мэндийн сэтгэл зүйн бүх талаар. Тэгэхээр ингээд яг энэ 8 тэнцвэр байхгүй юу? Энэ 3 чинь нийлээд 24 цаг хүний амьдрал яг ингээд шинжлэх ухаанаар юу н тогтоогдсон 3 юм 8 цаг болвол ер нь миний well being-ийн гол том яллаа байна. Яа л ингэж явдаг байна. Зүг. Одоо нөгөө ажил амьдралын тэнцвэр гэж ярих болоод harmony илүү зохицол гэж яриад одоо сүүлийн үед сэтгэл судлалын одоо байгууллагын сэтгэл судлалын салбарт ч юм уу тэрэн шиг адилхан нөгөө ажил чинь өөрөө тэнцүү амьдрал биш ээ. Амьдрал дотор ч ажиллаж явж байгаа. Тэгэхээр хөдөлмөрлөж бүтээх ёстой цаг чи өөрөө амьдралын чинь нэг хэсэг учраас тэнцвэртэй байх ёстой гэдэг яг саяны ойлголт бол би бас яг санал нийлж байна. Тэгэхээр тэрэн дээр мэдээж ярил бас тэгэл зөндөө юм тий. Одоо саяны тэр нөгөө өөртөө юм уу гэр бүлтэй өөрийгөө хөгжүүлэхдээ ч юм уу амрахтаа зориулах 8 цагаа бодох юм бол за Улаанбаатарт үлээ ногоон байгууламжийн хүртээмж юм одоо ядчил хамт суугаад уулзаад сухад тэр газрууд үнэтэй үнэгүй нүг гэдэг гих мэтчлийн юмуд. Одоо сүүл нэг Instagram дээр бас ингээд трендлоод байгаа юм тий. Нөгөө залуучууд ялангуяа алкогол хэрэглээ болоод байгаа багасаад байгаа ч юм уу. Тэр нь яагаад вэ гэсэн чинь угаасаа шоудад ч юм уу алкогол хэрэглэж өөр үнэтэй. Бид нар тэрийг аффорд хийж чадах болчиход байгаа учраас хятадд ч юм уу одоо ер нь газрууд том нөгөө нэг паб зингээний газруудаа ч юм уу тий бүгдийг нь бөөндөө цуглаа даалаа тоглолт ч юм уу шатар тоглолт ч юм уу шал өөр нэг community space байдлаар гэхдээ тэндээ ингээ олуулаа байх байдлаар ч юм уу ийм сонин үзэгдлөө сонин ийм юмнууд анзаарагдаад байгаа. Соёлын гэх юм уу тий. Тэгэхээр буцаад маадгүй за чиптер үеийнхэн ч юм уу эсвэл ингээд залуучууд болохоор ядчил дундаа суугаад ингээд яриад уулзъя гэхэд нэг кофе өмнөр авах хэвээр эсвэл юу гэдэг нэг газар орж заавал нэг юм худалдаж авчиж уулзгаад ахгүйгээр за үнэгүй хэрнээ суугаад ярилцах боломжтой талбай хэрэг бэлээ. Тэр орон зайнууд хэрэг бэлээ. Гэл ярих юмнууд ерөн зөндөл юм л да тий. Ялангуяа Улаанбаатар дээр бол найзтайгаа уулзмаар гэсэн чи одоо мөнгөгүй байна. За гэж болчихж байгаа. Тэгэхээр нөгөө чанартай харилцаа тий бүх зүйлс чинь бас дундаа мөнгө гэдэг зүйл тий. Энээр одоо заах хоёул сая бол хээл ахвал болон тэр шудрах усны доргоол гэдэг юм уу тэр талаар үнэ зүйлтэй холбож илүү ярьлаа. Дараагийнх нь болохоор одоо мэдээж төрийн бодлого тодорхойлогчдын хийх ёстой ажил үүрэг хариуцлага байгаа тий. Тэгээ энэ дээр яг ер нь бид нар юу хүсч хүлээх ёстой вэ? Магадгүй тий. Сайн сайхан нийгмийг бүтээнэ гэдэг мэдээж хүмүүсийн өөрсдөө ч гэсэн хичээх ёстой юм. Хараа хяналтаа тавиад буцаад төрөөсөө одоо юу гэдэг санаарлахаа шахаж шаардах ёстой юм. Гэтэ буцаад төрөл ерөөсөө бүх зүйлийг сайхан болгох ёстой гэж хойшин суугаад иж бас болохгүй гэдэг ч юм. Тэгэхээр магадгүй бодлого тодорхойлогч нар талаас харах юм бол илүү сайн сайхан нийгэм бүтээ яг гэх юм бол юунд нь илүү оролцож яаж явах ёстой гэж хишиг төс боддог вэ? Харин тэ нөгөө ардчлалч хөл бөмбөг шиг гэж үзээд байгаа байхгүй юу? Ингээд тоглодог. Бүх тоглогчид тоглодог. Тэгэхээр нөгөө хэрвээ энийг ингээ хөл бөмбөг гэж үзэх юм бол хүмүүс өөрсдөө оролцохгүй болвол тоглохгүй болвол тэр тоглож ерөөсөө болохгүй. Тэгэхээр бид нэрээ нөгөө хүсэж байгаа зүйлс ерөөсөө бэлтгэхгүй байгаа байхгүй юу тий? Юу гэдэг нь татвараа төлөөл гэдэг. Гэхдээ төрд ингээд
хийж байгаа зүйл нь илүү хулгай болчдөг ч юм уу хүмүүстэй хүрддэг. Тэгэхээр ингээд төрөө үзээ ядах, итгэхгүй болох, авилга юу татвар өслөө өгөх дургу болох. Тийм. Тэгэхээр ингээд бүр амар нихилист зам руу явдаг байхгүй юу? За ер нь бүтггүй юм байна, болох юм байли. Уг нь бол энд би нэг чухал ойлголт ярмаар байна л да. Тэр болвол барайны тэгш байдал гэсэн ойлголт. Барайны. Тийм. Одоо хүмүүс л зөвхөн гарааны тэгш байдлыг ярьдаг байхгүй юу? Ханаас эхэлж юм. Тэр бол өстэй хөөрхий доод түвшний ойлголт юм байгаа юм. Одоо equality of opportunity гэдэг чинь гарааны тэгш байдал байхгүй юу? Боломжийн тэгш байдал. Тэгш байдал тийм. Нөгөөх нь бол миний ярих гэдэг зүйл бол Монголд их яригддаг юм аа. Энэ нь equality of outcome буюу барайны үр дүнгийн тэгш байдал гэсэн үг. Тэгэхээр төрийн бодлого уг нь барайны тэгш байдал дээр байвал нөгөө энэ яриад байгаа юмнууд чинь сайжрах боломжтой байхгүй тэгш бас байдал буураад. Одоо юу гэдэг инженеэр төсөлвөл за гараа ингээд тэгш миний яриад байгаа нь барай тэгш юм байгаа байхгүй. Энэ гараанаас эхлээд барайнд орох тэр барай тэгш юм байх. Тэр яаж тэгш болох вэ? Өнөөдрийн тавиад өчгөр чинь хүмүүс өөрсдөө сайхан барианда тэгш орчихгүй юу гэдэг асуулт. Харин тийм ордгоо, өстэй ордог байхгүй юу? Яагаад гэдэг вэ? Өстэй хотлаа наачаа. Яг тэгэл өнөөдөр дэлхийд даяар гарааны тэгш байдлын дагуу явж байгаа юм. Монгол улс ч гэсэн гарааны тэгш. Одоо юу гэдэг хүн бүр эргэцэн итгээд байна. Гэл үнцэл эхэлж байгаа. Хүн бүр энэ хийгээд л боловсрал тийм хүн бүр эрүүл тэл эрүүл байна уу? Тийм. Хүн бүр одоо юу гэдэг тэг боловсрал эзэмшин бүгд адилхан эзэмшиж байна уу? Хүн бүр юу гэдэг ийм үнэхээр тийм байна уу? Тэр хинч яг үндэ тэгдэг байхгүй. Мөнгөтэй нь шүүх үйлчилж байна. Ядуу бол үйлчлэхгүй байна. Мөнгөтэй бол эрүүл мэндэ авж байна. Мөнгөгүй бол чадахгүй байна. Мөнгөтэй бол чанартай боловсрол эзэмшиж байна. Мөнгөгүй бол хөдөөгийн хөдөн сургуульд гадаа шийгээд сурж байна ч гэдэм үү. Тэгэхээр чинь гараа нь тэгшингээд тавьсан. Өнөөдөр энэ хорвоо эсэнс чинь хизээч тэгш одоо шударга байхгүй байгаа байхгүй. Гарнаас гарч явж шударга бас байдлыг бий болгоод байгаа чинь тэр гарааны тэгш байдалтай аюу холбоотой байхгүй юу? Тэгэхээр бид энд юуг ярих хэвээр өөрөөр хэлбэл бүх перспективээ төрөөс ахуулаад одоо ер нь барыг хувьсгал хийн яаж гэхээр барайны тэгш байдлаар. Өөрөөр хэлбэл одоо гараан дээр ингээд тэгш тавьж л дээ. За Батан Анууж хоёр уралд адилхан та хоёр бүх боломжийг адилхан өглөө гэж тавиад үзтээ. Шаал өөр гэдэг байхгүй юу? Яагаад гэвэл тэр хоёрын бүх бэкграунд нь өөр гэдэг байхгүй юу? Энийг англиар intersectionality гэдэг юм. Одоо интерсекц байдал гэдэг. Өөрөөр хэлбэл юу гэдэг юм? Төсөөлөд үзтээ Ануужин аав ээж нь том корпорацтай эзэн тэгэл хувийн сургууль сургадаг, сургуультайгаа ойрхон хизээч нийтийн автобусанд сууж үзээгүй. Эсвэл сургууль дээр иддэг үдийн хоол нь өндөр калоритой, байнга өндөг мөндөг уураг ихтэй, тиймээс толгой нэхээ сайн ажиллана. Олигтой аав ээж нөгөө шин бос 3 цагт босч ирээл хаалгаж авчаал энэ нэг юмтай хэрэглэлээ чимдамаа билд одоо өвөөч чи рүү явна, нэмээгийн хэрэг чи явна гэж сэрээдгүй учраас нойр бүтэн авдаг гэл. Нөгөө талд батаг аваад үзье да. Яг эднэрийн эсрэг гэж бодъё. Тэгээ энэ хоёрыг одоо гарааг нь тэгш тавьсан. Яг адилхан гэж байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр шаал өөр сурна. Тийм. Тэгээ нийгэмд цааш шаал өөр амьдрах байхгүй юу? Гарааны тэгш байдал чи өстой шүрдэг болохгүй юу? Тэгээ хөөрхийн нөгөө 10 жилийн багш нар юу гэдэг вэ гэхээр одоо юу гэдэг Бата Ануужаа би ямар те одоо Бата муу сурдаг вэ гэж бодъё л да. Би ямар чиний чихийг таглаж байгаа хичээл заасан уу? Нүдий чин боож байгаа хичээл заасан уу? Тийм. Би танаас бүгдэн чин заасан гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ хин тэрийг яаж хүлээж авах вэ гэдэг. Харин бүгдэн чадвар нь өөр. Заах биш байхгүй юу харин. Эний чинь ингээд хамгийн их дэмжлэг хэрэгтэй байгаа бүлэгт буюу одоо нэг барайны тэгш байдлыг яриад байгаа байхгүй. Тэрийг наашаа татаж барайнд хурдан орох гэдэг хүнийг дардж яадаг байхгүй юу. Тэгээ хойноос гүйж идж байгаа хүмүүсийг хүлээлгээд тэнцвүүлээд барай руу оруулах хэрэгтэй байхгүй юу. Эний чинь уг нь ерөнхий боловсрал гэж байгаа шүү дээ. Ерөнхий боловсрал. Тийм. Тэгээ гарааны тэгш байдлын тест чинь бүр их сургуулийн тест л уг нь хамаатай юм. Тийм. Тэрнээс ерөнхий боловсрал тэгэхээр бүр яг нь ялгаатай. Тэгээ би чинь сая нөгөө бүх нийт боловсролын төлөө гэдэг нэг эвсэлт
тунгалаг мөнх чимэг гээд хоёр зохицуулагчтай цуг хөтөлбөр бэлдээд intersectionality буюу асуудалд интерсекц хандлагаар одоо хандах нь гэсэн бүр хөтөлбөр боловсруулаад тэгээд нийгмийн ажилтнууд, сургуулийн багш нар, сэтгэл зүйч нар, сургуулийн менежерүүдийг авчираад summer school буюу зуны сургууль төслийгээд сургалт орж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэдний хийх гол ажил бол 3,000 хүүхэдтэй энэ төр ажиллах биш байхгүй юу. Тийш ингээд ажилдаг одоо багш ч юм уу байна. Гэтэл ингээд нийгмийн ажилтны ч юм уу тий сэтгэл зүйчийн үүрэг бол тэр 3,000-тай ажиллах биш байхгүй юу. Харин 300-тай эсвэл ялгуурлагдаад байгаа, хойно хоцроод байгаа тийм үү. Тэр 30 хүүхэдтэй ч юм уу ажиллах. Тэднийг энэ бариа руу татаж авчрах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тийм. Тэгээ бүр зарим одоо сургуулиудад тэр одоо юу гэдэг Герман, Америкийн чинь тэр барианы тэгш байдлыг амар хийдэг байхгүй юу. Одоо юу гэдэг он цураалах тусам хүүхдийг тэтгэлэг өгөөл тийм. Улам ингээ дахиулаад байдаг байхгүй юу. Одоо юу гэдэг би ч Монголд ингээл бүгд тэтгэлгийг авсан шүү дээ. Ерөнхий сайдын тэтгэлгээс ахуулаад мөс, голомт юу гэдэг бүгдийг тэл намайг дахиулаад байгаа байхгүй юу. Тийм Герман намайг дахиулахгүй байгаа байхгүй юу. Одоо нэг удаа тэтгэлэг өгөөл тэгэл аанч болно. Одоо өөр хүүхдүүдэд боломж олго гэж байгаа байхгүй юу. Тийм. Систем өөрөөр ажиллаж байна тий. Жишээлбэл юу гэдэг би ингээ Германд нэг ажил хийж агаад оюутны ингээ спорт центр хариуцсан ажилд орж байгаа юм. Тэгээ ингээд нэг семестр ажиллаад тэгээ намайг ингээд за одоо халнаа. Ягаад халж байгаа юм болоо гэсэн чинь бусад одоо хүүхдүүдэд бас боломж олгох хэрэгтэй. Тийм. Тэрнээс чи лаг ажиллаж чинь чи байгууллагын шилдэг ажилтан нөө. Эсвэл одоо татвар төр юу хийж чадах вэ гэвэл барианы тэгш байдал шүү дээ. Энд чинь нөгөө прогрессив татвар байхгүй юу? Прогрессив татвар гэдэг нь бол одоо их орлоготой буюу хурдан тэр барианд нэлээд өгсөн байгаа хүнийг зогсоож байгаа юм. Их татвар авч. А тэнд ингээд бага орлого болоод байгаа цалин аваад байгаа хүн биш үү? Тэрнээс огт татвар авахгүй. Тэгээд тэр хурдан ачаага хөнгөлөөд ирнэ дээ. Ингээд тэнцвүүлдэг байхгүй юу? Энийг прогрессив татвар гэдэг байгаа юм. Барианы тэгш байдал. Гарааных гэчээр одоо юу гэдэг юм? Би сарын 10 сая төгрөг авдаг. Эсвэл CEO-д нөгөө батаачаа сая төгрөг аваад идэг. Тэгээ нөгөө CEO-ийн цалингаа өгдөггүй ч юм уу? Барилга нөхгүй. Тэгээд тэр хүүхэд адилхан 100,000-ыг нөгөө талд 1 сая ингээд адилхан 10% өгөөд байгаа чи амар шудраг бас байхгүй юу? Жинхэнэ шудраг бас байхгүй юу? Тэгэхээр жишээлбэл би бүр Ирландд ингээд social care-аар ажиллаж байгаа юм. Миний ингээд 7 хоногийн цалин 700 евро гэж төсөөлөе л да өдрийн 100. Тэнгүүд надаас ингээд татвар авахгүй. Би ингээд 700-аа гар дээрээ бүтэн авч байгаа юм. За яагаад гэвэл би оюутан юм байна. 700 евро бол чаваас Европт нэх их мөнгө биш юм байна. Бага мөнгө юм байна. Тиймээс нөгөө дундаж мундажтайгаа харьцуулахаар яачраас надаас татвар авахгүй. Гар дээр. Тэгээ би нөгөө Крисмсийн тэрээр би чинь Христ биш болохоор 25 үнэтэст ажилласан байхгүй юу? 24 үнд 5-нд ажиллаа. Тэд нар чи яг 2 дахин цалин өгж байгаа юм. Шууд 100 еврог 200, 2 өдөр ажиллаад 400 евро. Тэгээ ингэж нэг ажиллаад 7 хоногт 1800 евро авах болсон байхгүй юу? Тэндээс нь татвар авч эхэлсэн. Тэгсэн чинь би гар дээрээ 900 авж байгаа юм. 1800-аас 900. 1800-аас 900. Тэгээ би югцсан 900 яач вэ? 900-аа авъя, 1800 авъя гэдэг. Тэгсэн чинь 50% татварцсан байгаа байхгүй. Яагаад гэвэл 7 хоногт 1800 евро олно гэдэг бол маш өндөр орлого. Тиймээс өндөр орлоготой хүнээс өндөр татвар. Тийм. Бага орлоготой хүнээс бага татвар. Барианд ингэж тэнцвүүлж байгаа байхгүй. Одоо энэ дээр надад нэг зүгээр төрж байгаа асуулт нь угаасаа хүмүүстээс ингэж бодогдчихэж магадгүй. За жишээ нь саяны кейс дээр ч юм уу тий. За чи илүү сайн ажиллаад ч юм уу илүү сайн сураад байгаа бол ингээд тэр хүн магадгүй боломж нэгтээд ч юм уу тий. Тэтгэлэг авна уу, альбом тушаал нэх нь үү, урамшуулны хийсэн үү, одоо медаль авна уу мэдхгүй тэр хүний ингээд зам нээлттэй болоо яваад байна. Гэтэл тэрийг нь аваачаад тааз тогтоож хайчих юм бол бусад хүмүүс чинь би илүү хичээх ёстой юм штэ гэсэн мотивацаа алдчихгүй юм уу? Үгүй бол юу гэдэг нэг юм одоо нөгөө илүү баян хүмүүсээс татвараар илүү мөнгө одоо татвар авах ёстой гол зарим хүмүүс нь ингэдэж штэ. Гэхдээ тэгээд чи ч гэсэн баян болох хүсэхгүй байгаа юм уу? Чи оронд нэсэн бол тэгээд татвар төлөхгүй байх ёстой гэдэг нэг юм гарч ирдэг тий. Тэр энэ дээр бол яхаарахгүй хүн болгон магадгүй нөгөө нийгмийнхаа үнэцүүлээ харах юм бол хүн болгон баян болохыг хүсэж байгаа учраас би хизээ нэгэн цагт баян болчих магадгүй тийм учраас одоохондоо баяжуулаас такс авах нэг хэрэг байна уу гэдэг байдлаар хандж иж магадгүй тий. Гэхдээ
энүүн дээр магадгүй одоо саяхан бас нэг compassionate conference болсон мэт шүү дээ. Тэрэн дээр яг магадгүй гарсан ч магадгүй ер нь нийгмийн энэ одоо өөр ялгаатай бүлгүүд байгаа хин ч хизээж баян болж болно, ядуу болж болно, хөгжлийн бэрхшээлтэй болж болно, үгүй байж болно. Тэр эдгээр ялгаатай бүлгүүд бие биендээ магадгүй нэг юм энэрнгүү, нэгүүлсэнгүү, эмпати өндөртэй хандах нь буцаад нэг шийдэл байж болохоор ч юм шиг. Тэгэхээр жишээ төгсөн үед ер нь юу гэж боддог? Одоо миний хувьд л сүултээ за яг үнэн дээр хүн болгон хөгжлийн бэрхшээлтэй болоход бол маш ойрхон л бид нар явж байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр миний амьдрал юу ч тохиолдох бид нар мэдэхгүй те. Гэсэн хэрний өнөөдөр бид нар явдаг үлээ. Тэр хүмүүсийн асуудал тусдаа гэж тавьчихдаг. Гэтэл яг үнэндээ гай газар доорох гэчлээ юу ч тохиолдож магадгүй учраас магадгүй тэр бүлгийн хүмүүсийг ч гэсэн би сонсох ёстой байсан биз дээ гэдгээ хизээний өдөр боддог ч юм уу. Тэгэхээр энийг ийм нийгмийн ялгаатай бүлгүүд хоорондын хуваагдал, зааг илүү ихсээд байх нь буцаад нэг жоохон аюуллаад байгаа тий. Энийг яг яаж хийх ёстой? Магадгүй энэ хор уршиг нь юу юм шиг санагдав. Энэ чинь ингээ polarization буюу улам бүр нийгэм өнөөдөр толчлаад байгаа юм. Үе үеэрээ, хүйс хүйсээрээ өсөл. Тэгээд ялангуяа баруунд нөгөө энэ тулчлалаас болоод бүр фашист намууд, хэд барууны үзэлтэй намууд хүртэл эрх баригч нам бүр болж гарч ирж байгаа. Бидний уламжлалд одоо социал демократ, эсвэл либерал юм зүүн төвийн, баруун төвийн гэсэн намууд бүр нуруу унах маягтай. Тэгэхээр энэ бүхэн бол бүр ингээ дахиад нөгөө сошиал медиагийн echo chambers энэ төргээ дахиад нарийн ойлголтууд ер нь бол байгаа. Гэхдээ санаа одоо юу гэдэг бидний ерөөс нэг тийм идеолог дунд л хэтэрхийг автаж амьдардаг байхгүй юу? Ерөөсөө идеолог яаж ажиллаад идэг функц нь юу вэ гэхээр үннийг нуудаг. Үннийг харуулдаг байхгүй юу? Тиймээс бид идеологоор ерөөсөө мэддэггүй байхгүй юу? Тиймээс ингээд буруу олон их бодолтой байдаг. Тэрийг миний үзэл бодол гэж хамгаалаад тэрнтэй echo chambers feedback loop гэдэг сошиал медиагаар бүр ингээд хоёр дэшээ хоццдаг. Энэ дээр ингээд хэлэхэд жишээ нь юу гэдэг нэг тийм идеологийн тод жишээ бол хандив бохгүй юу? Хандив. Яаж тэгш бус байдал энэ тэрийг стил үргэлжлүүлсээр байдаг юм бэ гэдэг чинь бүр хандив амар том үүргээр айлтай энд. Хүмүүс юу гэж боддог вэ? Хандив бол сток гоё зүйл, сайн зүйл. Хүний төлөө тийм одоо юу гэдэг? Бусдын төлөө л тий. Сто эсрэг. Тийм. Сто эсрэг. Бүр хандив чинь ер нь баг яаж хөгжсөн гэдэг чинь бас капитализмтай аягүй холбогдсон байхгүй юу? Эхэндээ нөгөө шашин мишний хойж агаад сүүлдээ капиталистууд чинь энэ хандивыг амар том ашигласан. Яагаад гэвэл тэр баруунч чинь өндөр татвар аваад байгаа болохоор хандив хязгаарч татвар авдаг байхгүй юу? Тиймээс хандив нэрэдлэр мөнгө өгөөд тэгж мөнгө угаадаг байхгүй юу? Тийм. Одоо яг үндэ уран зургууд тийм үү? Гачин уран зургууд чинь тийм үнэтэй биш байхгүй юу? Тийм. Тэг яагаад тийм үнэтэй гэдгүү гэхээр мөнгөө гүйлгэж байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол мөнгөний бүгдийн хяндаг, төрөн, банк нь бүх мэдээлэл нь яаж энэ мөнгийг олсон, хууль бусуу хийж байгаа ажиллаж юм байхад юу вэ энэ ч одоо. Тэгэхээр тийм уран зураг авах, эсвэл хин нэгэнд хандив өгөх, ямар нэгэн сан үүсгэх гэх маягаар хандиваар тэр тэгш босоод сайхан нууж баялгаа нуудаг, хураадаг байхгүй юу? Гэх мэт. Тэгэхээр ингээл ийм янз бүрийн ингээд идеологоос ахуулаад бид ерөөсөө тест зүйлийг тийм гэж мэддэггүй. Тиймээс ингээд эсэргүүцэх амар олон бодол оршидтэй. Одоо альтернатив хөвөлбөр яриул ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг гарааны биш бариных нь юм байдаг гингүүд ингээд тэгвэл энэ ч амар асуудалтай. Тэгвэл баг ажил хийх хүн байхгүй бол чинь юу гэдэг те янз бүрийн бодол. Энд чинь бүгд идеолог. Идеолог ажиллаж байгаа учраас капитализм ингэж ажиллаж байгаа. Идеолог гэдэг дээр харин одоо тийм гол холио зөвл энгийн жишээ бодох юм бол за нөгөө одоо ямар ч шашиндаа өмж болно. Гэхдээ одоо буддизмын бясалгалын зүгээр mindfulness бясалгалын энгийн зүйлсийн нэг л тэр штэ юмыг байгаагаар нь харах тий. Ямар нэгэн утга оноогоод сайн муу үзэсгэлэнтэй үгүй юу гэдэг тий. Минийх чинийх гэсэн утга оноохгүйгээр ерөн амьдралыг зүгээр байгаагаар нь харах. Реалитиг зүгээр байгаагаар нь харах. Гингуут эн чи одоо хүн чинь угаасаа тархитай учраас оюун ухаантай учраас нөгөө ухамсар нь хөгжсөн учраас тэртээ тэргүй энэ объектыг энэ бол миний хамаа би хамааруулж ойлгохдаг ч юм уу те ямар нэгэн зүйлийг яг байгаагаар нь харж болгон хийслээ тэр яа харахгүй тэр олон бужигнаа дундлаа орчоод байна л та. Тэгэхээр магадгүй саяны хурлаасаа бас сонирхолтой санагдсан хуваалцмаар зүйл бас байгаа бол яг уу тийм буддизм аюу сайн философи.
бүр энэ чинь яг үндэ философич ярьлаа ш та Siddhartha Gautama гэдэг бодит хүн тий. Тэгээ гэгээрэл төрсэн гэж. Тэр гэгээл нь олон мянган нөгөө дагагчтай болоод тэрний сургаал номлол болоод бүр ингээд шишин болж байгаа ш 2500 жилийн өмнөөс эхлээд. Тэгэхээр уг нь бол философи. Тэгэхээр аюу сайн философи. Даанч тэгтээ би тэр нөгөө юуг нь л шүүмжлэл талуудын одоо эн чинь бас нөгөө барианы тэгшээс логик байхгүй юу. Би чинь тэд шүүмжлэл талуудын болохгүй байгааг нь шүүртэл цэвэрлээд тэдэд болж байгаа үгүүдэнд би нэг ярьдгүй маа. Би чинь уг нь тиймээс нөгөө жоохон хүмүүс жоохон дургүй байдаг. Тийм. Уг нь тэр аюу зүв байхгүй юу. Тэгэхгүй бол яг болж байгаа юм чинь хүмүүс одоо тэнд болоод болж байгаа чинь би тэрийг яах вэ тий. Тэгээд болохгүй байгааг нь юм ярих ч уг нь аюу чухал байхгүй. Тэгвэл ингээ улам болно шүү дээ. Тэгээд хэрвээ тийм юм яриул уг нь буддизм аймаг философи даанч хүмүүс ерөөсө буддист биш. Тийм. Буддизмыг зүгээр инструмент буюу багаж хэрэгсэл болгодог. Тийм. Эсвэл юу гэдэг. Би одоо хүмүүс хэлдэг шүү дээ. Хүмүүс ингээл янз бүрийн яаж гадагшаа сурах уу мурах уу гэдэг амар их асуудаг байхгүй юу. Тэгэхээр ингээд чамд улаан утас байгаа юу л гэдэг. Улаан утас байгаа юу? За. Ингээл бугундаа ч юм уу шагаандаа үзүндээ ямар нэг улаан утас зүүснэ үү. Тийм. Тэгвэл тэрийг эхлээд аваа хийчих. Тэгвэл чи яг явж чадна гэдэг шин. Яг гэвэл тэгэхээр чи нөгөө өөртөө итгэдэггүй байхгүй юу? Энэ улаан утас намайг хамгаална. Энэ л намайг хүчтэй болгоно. Энэ одоо харж намайг хандана. Тэгээ өөрийнхөө хариуцлагыг өөрөөсөө хүнээсгэж байгаа байхгүй юу? Өөр нэг объектэд шилжүүлчихэж байгаа байхгүй юу? Тэгэл одоо болоог хандчихж байгаа юм. Тэгээ өөрөө юу ч хийхгүй. Ангиллээ давтахгүй, бүксөө өвдөлт суухгүй, тийм юм ааж чаахгүй. Улаан утас за лам баг виз гарна гэсэн. Дуусаа. Тийм. Тэгэхээр чи улаан утасаа тэрийг ажиллах. Тэгвэл өөр дээр ажиллах байхгүй юу? Хичээлээ. Яна улаан утасгүй. Өстө баллаллаа шүү. Яах вэ гэл. Сонирхолтой кейс юм. За, хоёулынхаа ярилцах цаг бол нэлээд бас ялаа. Өндөрлөлт тийшээ хандж जैन. Тэгээд зөндөө олон зүйлсийн талаар бас ярилцмаар одоо сэдвүүд бол байна. Гэтэ хамгийн магадгүй сүүлийн асуулт нь за өнөөдөр хоёулаа ингээд тогтолцооны талаас нь илүү ярьлаа. Хувь хүн талаас ч гэсэн илүү ярьлаа. Гэтэ магадгүй хшид төсвийн үүднээс ер нь нэг юм сайн сайхан нийгэм ч юм уу. Ер нь бол нэг юм well-being гэдэг тэгэхээр хүмүүс өөрөөсөө хол ойлголт юм шиг ингээд санаад байдаг. Гэтэ бидний нэг хийж байгаа бас подкаст хийж байгаа зорилго нь ч гэсэн энэ бол нэг тийм амар хайр барууны хол ойлголт биш. Энд чинь Монгол ахуйдунд ч гэсэн байдаг. Бид нар ч гэсэн хин ч гэсэн сайн сайхан амьдрахыг хүсдэг. Тэгээ энгийн л ойлголт. Тэгэхээр энийг Монголд яаж нотгшуулж болох вэ гэдэг байдлаар л одоо сая нэг сэтгүүлч гаргаж үзлээ. Ингээл подкаст гэл ингээл хийж явж байгаа. Тэгэнгუთ л хшид төсвийнүүдээр харах юм бол ер нь сайн сайхан нийгэм яавал ер нь Монголд ер нь хэр байгаа бол ямар хөө байдлаар бууж одоо нутагших ёстой гэж боддог энэ ойлголт энэ зүйл нь. Тэгээд бас нэг ойлголт нь асуумаар байгаа юм болохоор энэний хамгийн чухал орц журуудынхаа нэг нь яхаа аргагүй би зочдоос ингээ анзаараад байгаа нэг юм нь дуртай зүйлтэй судалж байгаа зүйлтэй ч юм уу дуртай ихтгэл өмчлөлтэй байгаа гин бас нэг шалтгааны нэг мэдрээдүүд ихтгэл байгаа юм шиг санагдаад байна. Тэр айгүй чухал санагдаад байна. Яа тэгэхээр ялангуяа энэ олон зүйлс өрнөж байгаа дэлхийд бол нэг зүйлийг хатгаж аваад зориг гэж хараад тэрнийхээ төлөө өөрийгөө бэлдээд мэрэгшүүлээд ч юм уу тий ингээ явна гэдэг бол бас тодорхой хэмжээний нөгөө за магадгүй нэг юм хойлонгоос нэг юм итгэл гэдэг зүйл ч юм уу тэрний hope гэдэг юм шаарддаг шүү дээ. Тэгэхээр олон мэдлэг мэдээлэл ч юм уу зүйлсийг харж байгаа. Гэхдээ энэ дундаа бууж хөхгүйгээр магадгүй нэг юм хорвоо ертөнц ч юм хогийн юм биш дээ. Лээлээ би ер нь хичээл шаардлага байна уу гэж бодмоор үе тохиолдож исэн бол тэрийг яаж тавьж исэн ч юм уу. Тийм well-being-ийг томьёолох бас нэг үгийг олвол нэг жижигээс бизэл л да. Философч соёлын шүүмжлэгч гэдэг. Словой жижиг олвол ингэж хэлээд байгаа юм. X гэхдээ X-ийн мөн чанаргүй гэсэн нэг томьёол үүсгэж байгаа юм. Тэр нь бол ийм одоо энэ нөгөө түрүүн ярьсан капитализм тэгээ түүний идеологи энэтэй холбоотойгоор ямар одоо юу гэсэн үг гэхээр Coca-Cola гэхдээ сахаргүй. Шоколад гэхдээ тосгүй. Кофе гэхдээ кофеингүй. Тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр юм гэхдээ тэр юм яг үндэ биш байхгүй юу? Тэгэхээр нөгөө өөрөөр хэлбэл эндээс нөгөө санаа аваад хэлвэл одоо хүн отчоо үед улмал тийм
тарихтай. Тэгтээ боддгоо биетэй, тэгтээ хөдөлдгөө эсвэл зүрхтэй, сэтгэлтэй, тэгтээ зүрх сэтгэлгүй ч юм уу. Улам бүр тийм болж байгаа гэж. Тэгэхээр уг нь нөгөө тухайн мөн чанараас улам холтохоор well-being гэдэг асуудал ингээ хүнд төвшөнд очиж байгаа байхгүй. Жишээлбэл юу гэдэг Скандинаваас ахуулаад хамгийн номер 1-2-т үргэлж бүр жил болгон дараалж ордог орнууд гэж байна шүү дээ. Норвег, Швед, Финланд. Тэд нэр үргэлж well-being эсвэл аж аргалын төвшин үргэлж тэргүүлээд байгаа юм. Тэгэхээр ингээд анзаараад хахад түрүүний нөгөө 8-тай аюул холбоотой. Тэнд одоо юу гэдэг өөртөө гаргах цагийн тэр 8 дээр за гадаа гарыг ногоон байгууламж төрөөс автомашинуудыг илүү хязгаарлаад явган болон дугуйн замыг илүү их барьсан. Тэдэн дээлтэй. Тэгэл ногоон парк модны сүүдэр доод сууж байгаа л ном уншаад. Тэгэхээр ийм гоё амьдралууд тэнд өрнөж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд тэр хүмүүст мөнгө ч чухал биш болчихж байгаа юм. Одоо юу гэдэг Америкийн Xiaomi-тай ажиллахад ямар ч мөнгө олохгүй байгаа шүү дээ. Тэгвэл өөрсдөө аж аргалтай гэж мэдэрч байгаа юм ч юм уу аюу өндөр. Тэгэхээр ерөөсөө амьдралын зорилго эсвэл амжилттай байх гэсэн тэр идеологийг ахиад хувьсгах хэрэгтэй болчихж байгаа юм. Тэр нь бол заавал баян байх хэрэгтэй, эсвэл заавал юм байх хэрэгтэй гэдгийг амжилт гэж үздэгэ болоод зүгээр модны сүдэрт ном уншдаг, ногоон талбай тай. Тэ. Өглөө өрөөдөө дугуугаар ажилдаа явж мовдөг ч юм уу. Юу гэдэг одоо. Юу ч хийж болно. Эсвэл ингээл заал авахын тулд заавал 100,000 төгрөг төлдөг биш. Зүгээр герман шиг ингээ үнэгүй заал тоглодог ч юм уу. Тэгэхээр энэ бүхэн ч өөрөө well-being юм байна. Сайн сайхан байдал юм байна. Хүний төлөө буюу одоо capitalism биш одоо humanism тэ хүмүүнлэг юм нэг юм болох юм байна гэж үзэх тийм шин найдвар руу орох хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл бид нэрээ ингээд итгэл одоо hope ихэнх нь бол тасарж байна. Яагаад гэвэл тэр нийгэмд ингээд жүгж байгаа зорилгот тэрийг миний үзэл бодол гэж хүмүүсээс бодож байгаа шүү дээ. Миний мөрөөдөл ч гэдэг юм уу. Байртай болно ч. Тэг чинь хязгаарч хувийн мөрөөдөл байгаагүй байхгүй. Тэг зүгээр амьдрах хэрэгсэл үсттэй. Мөнгө энэ төр бол тий. Гэтэл хүмүүс чинь тэрийн зорилго нь болчиход байгаа байхгүй. Байртай болох зорилго, мөнгөтэй болох зорилго нь болчиход. Гэтэл мөнгөтэй болох чинь уг нь хэрэгсэл нь. Гоё амьдрахад хэрэгсэл нь. Тэгэхээр ингээд ийм өөр зорилготой, үнэт зүйлтэй болчиход байгаа учраас эндээ нийгэмд байгаа тэр дүрм журм арга хэрэгслийн дагуу биед ерөөсө хүрч чадахгүй. Тэгээд тэр нөгөө 8 цагуудын алдагдлын тэр бүр дээд түвшинд хүрсэн сайн сайхан байдлыг өндө Монголд амар унтсан байгаа. Тэрийг нэг хид хідэн юмар дандаа арга цаагаад байгаа байхгүй юу? Яг ибупрофен шиг халууны юм уугаал нандаагаад байгаа юм шиг яаж арга цааж ийн гэхээр одоо баярууд тэмдэглэх. Тэгээд эсвэл шагналууд бол амар том гай шүү дээ. Тэгээ хандив юу гэдэг. Тэгэхээр энэ мэт ингээ янз бүрийн идеологийн аргуудаар бид над сайхан намдаагаал болоод байна. Ажил яг үндэ болохгүй байх чинь л шинэ жилээр нөгөө байгууллагын шилдэг ажилтан болчихоор за би шилдэг шиг болоод байгаа шүү гээл болохгүй газараа 20 жил амьдарч байгаа байхгүй. Тийм. Эсвэл юу гэдэг нөхрөөсөө ингээ бүр үзэн ядсан нөхөр нь өсөл хүчил хийлэгч юу гэдэг. Тэг ингээд нөхөртөө сэтгэл ханамж болсон салмаар байдаг, салж чаддгүй, насаараа салж чадахгүй амьдарч байгаа өчнөө гэрүүлээд байна шүү дээ. Тийм. Гэх мэт. Тэгэхээр ингээд well-being бол ер нь амар асуудалтай. Ер нь бол байгаа. Тийм. Тэгэхээр зүгээр хамгийн гол зүйлдэлэх зүйл бол тэр найдвар. Энэ найдвараа л ингэж хувьсгах хэрэгтэй. Яг нөгөө Air From-ийн найдвараа хувьсгах үе гэж ном шиг. Тэрийг ер нь монголчууд нийтээр уншиж хэрэгтэй тийм. Revolution of Hope гэдэг. Тэгэхээр бид юуг итгэж найддаг, тэр найдвараа одоо хувьсгах цаг болжээ. Тэгээд тэр хувьсгаад тэрнийхэн дагуу амьдрах, тэрний арга хэрэгслээрээ хүрэхээр well-being буюу одоо сайн сайхан байдалд хүрэх боломжтой байгаа. Тэгэхээр бид бол ингээд би гэдэг хандлагаар амьдарч байгаа бол байх, илүү амьдрах, сайн сайхан байх, тэднийг үнэт зүйл болгодог тийм нийгэм байгуулах, тийм үнэт зүйлтэй болвол ингэж найдвараа хувьсгавал ингэж идеологоо хүсэл нураавал юу надад байна би гэдэг ч одоо тий юу надад байна би юутай байна and гэдэг зүйлсээс илүүтэйгээр
За сүүлийн асуултанд маань маш тийм гоё одоо юугаар ойлголтоор өндөрлүүллээ. Тэгээд найдраа хавсгая гэсэн тийм одоо өрөө ер нь бол бид хоёр хэлж дуусгаж байна. Тэгээд хэрвээ боломж байсан бол бид тэр яриад байхаар бас олон сэдвүүд бол байлаа. Тэгээ өнөөдөр ямар ч тач ирсэн байгаа дээрээ цагаагараа хүрэлж ирсэнд их шиг төстэй маш их баярлалаа. Тэгээд социолог гэдэг бас мэргэжлэрээ илүү нийгмийн асуудлуудыг тайлбарлаж олон нийтэд яг энэ ямар нийгэмд магадгүй ямар идеологи донд амьдраад байгаа вэ гэдгийг ойлгож танихт нь тус болох ажилд нь бас амжилт хүсье. За, их баярлалаа. За ингээд Wellbeing podcast-ийн маань энэ дугаар та бүхэндээ хүрч дуслаа. Өнөөдрийн маань подкастны зочноор Манхейм их сургуульд социологи мэргэжлэр мастертаа сурч байгаа манай социологч Хишиг төгс суралцж оролцлоо. Ингээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баярлалаа. Баяр таа.